Тэгэл зүгээр хаягчсан юмнууд бол марцсан юм байгаа. Тэгэл тэр чинь нэг нь ингээл юу гэдгийг те 10 жилд нэг охинтой өргөжчихсэн чинь. За манайх ингээ гэр бүлээрээ Шанхай явлаа. Нүүлээ гэл. Тэгэл тэгэхэр чинь би бас жоохон тийм үү гэлтгсэн. Тэгээ яах вэ гэлтгсэн чинь хэлэхгүй. Тэгэл чи яа гэж бодож байгаа юм бэ гэлтгсэн чинь. Тэгэл одоо бараг салтын муухай юм ярил. Тэгэхэр нь тэгэл би чинь за тэгвэл салъя даа гэлтгсэн чи юу гэдэг явахгүй 10 жил болчихдаг ч гэдэм үү те. Тэгэл найз штэ 10 жилийнхэн чинь. Тэгэл энэ чинь ингээл төгслөө 10 жилээ төгслөө их сургуульд орцголоо Монгол байгаа л. Тэгэл найзлаа л явуулгахгүй бид нар бөөнөрөө. Гэх мэтсэн те. За hello everyone. Өнөөдрийн Melody-ийн подкаст инхүү эхэлж байна. За өнөөдөр манай дугаар нөгөө өмнөх дугаартаа ирсэн controversial асуудын асуултуудаа ер нь үргэлжлүүлэхээр дахин бэлдсэн байна. Энэ удаа их онцлогтой манайх бүр ингээд 5-ын 5-лаа ингээд оролцож байна. Тэгээ ер нь манай хүүсийн харьцаа тэнцэхэд бараг их ойрхон болсон байна. Тэгээд энэ удаагийн зочингоор Гара өөрийгөө Гара хэмээн ярьсан. Уул нь Гарфилд байсан. Тэгээд дуусаар хэцүү юм. Тэгээд Гара гэж явчихлаа. Тийм. Нарутогийн төлөө л оролцож байна. За ингээ өнөөдрийн дугаарт Нүн байна. Хаан байна. Грэн байна. Сатан байна. За тийм байна. За танаас яасах юм да? Ойрын хугацаанд. Надаа сон сайхан. Тэгээд нэмсэн жин л энэ да. 80-аас одоо 110 болчихор чинь Garfield гэдэг нэрэл зөгч штэ. Өөр юм алга тэгээд. Та тэр сайн сайхан юу байна? Шинээр орж ирж байгаа зочдтойгоо бид нар киноны талаар хэлээд ярилцж бас тэр тэгэж жоох нэг гэрэ хагалт боддог байхгүй юу? Ойрд ямар кино үзв? Ер нь бол эсвэл ингэ сэтгэл тоноочсон ч юм уу нэг тийм одоо нэг хүн болгонд нэг улирлууллаас хамаарал нэг тавтж үсдэг нэг кино байдаг шүү дээ. Одоо шилэл би миг гэхэд нэг жилдээ нэг удаа гоблин ингээл тавтаад нэг үзчихдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм байдаг эсвэл одоо сүүлд үзсэн киноч байж болно, амар гоё киноч байж болно өөр санагддаг. Сүүлийн үед гэхдээ яг кино үзэж амжихгүй байна. Тэгээд бас ажилласаач болт юм уу? Яг кино үзээд ингээ фокслаас авах гэр 10 минутын дараа шал өөр бодолтой төрөө нөө кино дахиад нийс нь үзээд байгаа байхгүй. Тэгээд тэрний жишээ бол сүүлд энэ Dune гэдэг нэгдүгээр ангийн үзсэн. Манай эхнэр ялтчихгүй өстэй гоё кино гэсэн viral болж байгаа. Энэ өстэй түүхэнд ийм IMDb дээр ийм үнэлгээтэй кино ахгүй 2021 юм гээд. Тэгээ бит хоёр Dune-ыг 5 удаа үзсэн үү? Эхний 10 минутын. Үзэл унтчихад байгаа байхгүй. Эсвэл ингээл төөрчин. Тэгээд тэр чинь бас жоохон нөгөө яг гоё хэсэг рүү орох гэж жоохон орчлуудаа юм байна шүү дээ. Юм ойлгохгүй. Тэгээд яг 5 дахь дээрээ бол яг serious нь үзээд тэгээд ойлгосон. Ер нь бол гоё юм лээ нэг нь. Тэгээд хоёр нь одоо Dune гээд нэгдүгээр анги байна. Тэгэхээр ах нэгээд хоёрдугаар ангийг хайгаал. Тэгээд ахтай хоёрын тухай кино юм байна гэж бодоод тэгээд ах нэгээд битсэн гарч ирэхгүй лээ. Ер нь бол тийм ахтай хоёрын тухай айгаа гоё кино лээ ер нь. Тэгээд яг кино театр эдэрт ороод бас яг үзэхээр ойр жоохон амжихгүй. Тэгээд жоохон хөвгттэй болохоор бас нэг л цаг нь болохгүй л ш. Тэгэл юуцсан дүүг нь үзсэн байна. Ахын үзнэ. Яг хав нэг нь үзэхэд бол ер нь нилээ олон гарах хэвээр юм шиг кино санагдсан. Тэгээд тэгэхээр хоёрдугаар ангиарч дуусахгүй юм байна. Тэгээд миний олсноор Оддын дайны 1000 жилийн өмнөх маягийн стори яваад байгаа юм да тий. Ер нь тэр кино ч Оддын дайнтай жоохон холбогдох гээд ах шиг. Тухайд нөө Франк Херберт чинь Дүүний номыг хийснээс хойш 20 жилийн дараа 30 жилийн дараа Star Wars хамгийн анхны нэг 3 анхны гарсан юм билээ. Тэгээ Star Wars ер нь Дүүнээс ч хулгайлцсан хүмүүс амар ярьд юм билээ. Тэгээд он цагийн дараалал үед Дүүн ч бүр Star Wars-аас хойш юм шиг санагдсан шүү дээ. Тийм. Гэтэ ер нь явж жоохон холбогдвол холбочхоор ч юм шиг санагдсан шүү дээ. Яг ер нь storyline юм хүмүүс бол гоё юм билээ. Жохоо удаа өрөлттэй ихний хэсэг нь. Тэгээд эхний анги тэр нэг ертөнцийн амар сан танилцуулаад өгсөн. Тийм лээ. Гол үйлдэл рүү ерөөсө ороог байгаа. Тийм. Тэгэхээр яг хоёр дээр л ерөөсө нөгөө Marvel-ийн End Game шиг юм болох юм шүү те. Хүн анти шоконд оролдог. Гол нь би бол яг нөгөө жоохон өндөр хүлээлттэй үзсэн баг. Нөгөө эндийн түүнээс солиотик киног сонсцсон. Тэгээ тийм хүлээлттэй юм чи нөгөө юмана тулгаад фантастик үздэг болохоор яах вэ?
бүр нэг амар ингэж вау гэсэн юм байгаа нэгдүгээр анги дээр бол гэхдээ их гоё өрнөлттэй ингэж явж ин даал гэл тэгэл өнгөрсөн. Тэгвэл заавсаа манай ах トゥ хоёрын кино л байсан гоё. Тэгээд яг нь тэгж байгаа нэг ахын киног нь үзүүл юм биш үү? Ах нэгэд гарах уу. Тийм. Тэгвэл одоо нэг санамсаргүй явж байгаа нэг үзсэн нэг гоё кино байдаг шүү дээ. Тэг ингээд жишээлбэл нэг хүн видеос эдэр гэдэг. Санамсаргүй тэгээд өөрөө хэлгүй гар дэлтчиад ингээ орчдөг тий. За тэгвэл тэр би кино алгасан да. Өөр ямар тийм кино тухайн амьтан ингээд нэг удаа хэлчихсэн аа самсаргуу нэг нарснаа өө эн чинь юу илээ гэд нэг үздэг ч юм эсвэл нэг гоё амралтын өдөр нэг хийцгүй жаад нэг зурагт ивэл цуг сольж аваад үзсэн ч юм уу нэг тийм гоё сэтгэл төрүүлсэн кино. Яг хөө над ер нь жоохон deep мэдрэмж үлдээсэн кино нөө Her гэх кино байдаг шүү дээ тий. Аха. Тэр одоо Joker дээр тоглодог жишээ ямар Phoenix үлээ. Joaquin Phoenix. Тий. Тэр бол тухайн үед би яг л тэр 13 14 онд нь үзчихсэн байхгүй. Тэгэхэд яг тийм одоо баг бидний өнөөдрийн нийгэмд байгаа технологи баг шүү дээ тий. Тэгээ одоо ингээд эргээ ботхоор тэр ямар нөхөр тэр зохиолагч нь гэж боддог байхгүй. Тэр AI одоо хөгжөөд яг үндэ сэрэл л байна шүү дээ тий. Өнөөдрийн тэгээ ChatGPT-ийн маягийн түвшинд тэр үед бодоод тэгээд энэ AI маягийн юмд хүн дурлаад тэгээ үнэхээр тэр хайр дурлал харилцааны хэрэгцээг нөхөд байгаа кинош байхгүй. Тэгээ тэр чин та хэд үзчихсэн үү? Үзсэн. Тэ тэр чин нэг юм хүнд ингээд дотор бас сонир мэдрэмж өгдөг байхгүй ингээд ярьжсэн аа. Одоо тэр чин AI зөвхөн энтэй харьцаж байгаа гэж бодож байгаа ш. Тэгээд нэг тулгаад чи ер нь одоо надаас өөр хүнтэй харьцдаг гэсэн чинь харьцсан штэ. Тэгээ хідэн үнтэй чи бараг ямар юмны хідэн сая хідэн үнтэй зэрэг арчин гот нөгөө яг AI мөртлөө араараа тавилж байгаа мэдрэмж энэ төр аваа. Тэрийг яг кинон дээр үзэгч нарт нь яг мэдрэгдээд байхгүй тэр нэг. Тэгэж нэг араараа тавилж байгаа мэдрэмжийг авал ямар ах уу гэдэг нэг юм филинг өгч мөгөөл тэ. Тэгээд би тэр тег талаасаа тэр 10 20 жилийн уртлагыг ингэж харж хийсэн байдлыг одоо ингээ эргээ бодохоор хойр бол бас тэр зохиолчууд энгийн хүн биш байсан байна да. Одоо яадаг тий. Яаж тэрийг өөрчилж хартыг ингээ тэгж өрн боддог. Шинжлэх сая нэг хэдхэн оны өмнө нөгөө нэг ChatGPT чи яг тийм юу гаргацсан гэсэн. Одоо яг бичлэг үзүүлэн заяа тэр нүнгөө ашиглаж болно гэж хэлээ. Тэгээ бичлэг үзүүлэнгүүд энэ бичлэгэн дээр юу гарч ийн гингүүт одоо яг тэрийг тайлбарлаж мэлбэрлдэг болж байгаа юм болж байгаа. Тэгээ угаасаа яалтан байхгүй тэр хойрол амар сон зүгэнцэн юм шиг тэр нь амар зүгэнтэлттэй. Химэл оюухан гэдгсэн чинь нөө нэг Kubrick-ийн 2001 Space Odyssey кинод шүү дээ. Тэр чинь бүр ингээд 60 онд гарсан мөртлөө тэр тухай чинь юу химэл оюухан байтга баг видео колл гэдэг ч байхгүй шүү дээ. Тэгэхдээ яг ихний сцен дээр шууд видео коллж молж байгаа гэсэн үг гардаг шүү дээ. Тэгсэн нөө нэг манай Дэйвгээ залуу нөө нэг хамт хөлөгтэй үзүүнээ ингээд аврах гад онгосоос гарсан баг шүү дээ. Тухай хүмүүс ч нөө нэг Марс руу аяллаар явж байсан. Аялан ч явах нөө нэг хүн төрлөختний дараагийн левел рүү очих тийм юмд явжсах ба тэгсэн чинь Дэйв хүний аварчаад буцаад хөлөгтөө суугсан чинь нөө нэг хаал гээд нэг химэл оюухан ч онгоцсон. Тэр нь ингээд хөлийг нээж өгөхгүйсэх ба. Тэр нь яаж агсан чинь хүн төрлөختөн next level-ийн төвшөнд очих юм бол химэл оюухан хэрэггүй болчих ингээд ер нь химэл оюухан хүмүүсийг slave хийж байгаа төрлийн тийм зүрлэл байгаа байхгүй. Тэгэхээр бас сая нэг химэл оюухан гэж энийг ярмаар санагчлаа. Space Odyssey. Яг хөө сая зүгээр тэгээ надаа нэг юм нэг доглон бодол орж ирчихсэн байхгүй юу. Зүгээр ер нь бол энэ технологийн яг энэ анхны хөгжилт одоо хэдэн он ч эхэлсэн бид нар яг ихийг мэдэхгүй шүү дээ. Яг зарласан хугацаа байгаа. Гэтэ тэрнээс өмнө ч энэний сэжүүр гарсан байсан байж магадгүй байхгүй. Хөгжих нь ойлгомжтой. Тэгвэл энэ кинонууд өөрөө нөгөө массыг бэлдэж байгаа нэг хэлбэр үү? Ер нь зүгээр ийм технологид сэтгэл зүгэн тий. Тэгээд тэрний илрэл өнөөдөр бид нэр ингээд энэ юм гарч ирэхэд одоо үзүүлж байгаа реакшн шал ондоо байгаад энэ үгдэг зүгээр нэг ийм нэг бодол зүгээр ингээд зурсган ингээд төрөд бас тийм байж болох юм тий. Яг гэвэл хүн тэрийг яг эн чинь өөрөө энэ зохиолыг бичихийн тулд ард нь маш их хэмжээний мэдлэгтэй хөстэй болчих. Эсвэл тэр олон мэдлэгтэй хүмүүсийн баг ажиллаж ич энэ нэрээ биелэл олох гэдэг юм хийх болчих. Хэрвээ өнөөдөр энэ тэр кино 13 онд гараад өнөөдөр энэ биелэл олоогүй бол бид нар бас за яхаа фантази юм да гэж болно. Гэтэ энэ өнөөдөр бараг баабэгүй биелчихэж байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь яг юу лээ эн чинь масс бидрийг бэлдээд ийн үү анханасаа ингэ нөө Truman Show гэдэг кинод шүү дээ. Нар харуулмаар байвал харуулад, шүн болгомоор байвал болгоо шууруулад. Ер нь бид нар бас нэг том зургаараа нэг ийм амьдрал ертөнцид байгаа тий. Бидний хармаар байгаа юмыг зүгээр харуулад ийн үү яамаар байна гэдэг юм шиг тийм мэдрэмж бас өгдөг шүү дээ. Тийм үсээ жоохон бат Terminator Matrix энэ төр үзчихвэл ваа гэж. Тийм шүү дээ. Тэгтээ уусаа ийм биелэх боломжгүй юм шиг санагддаг гэсэн шүү дээ.
яг боллоо юу гэл. Тэгэл одоо ихнээсээ бэлдсэн Matrix бид нар ингээ Matrix-ийн ертөнцид ингээ амьдардаг гэсэн яа. Who knows те. Харин тийм юу тийм. Яа одоо ингээд ерөн сэдв рүүгээ орцгоё. Сая кино ирлээ шүү дээ. Одоо ингээд ойр үед сонсож байгаа дуу ингээд бид ер нь бид хэдий яг юм нийтлэг юм дуу кино өгөхгүй юу. Ингээд сая ингээд ер нь кино ирлээ шүү дээ. Ингээд ойр сонсож байгаа дуу муу юу бэ? Ойрт айгуу тийм сонин амьдралынхаа мөчлөгтөр явж байна. Машин ингээд барай явж хахад дуу сонсохоор ингээд юмаа бодож чадахгүй. Тэгэнгუთ яг юм silence авах хэрэгтэй ч гэдэг. За ингээ юм сонсохороо нэг юм подкаст чиг юм сонсдог ч гэдэг. Тэг нэг юм ойр жоон тийм байна да. Гэхдээ яг миний угаас сонсдог төрлийн юмнууд бол баг вандэ бохгүй. Нэр. Ер нь ийм chill vibe-тай нэг ингээ chill rate ингээд орж ирдэг. Гэхдээ тэр одоо эффект юм юмд нэг гоё дунд байдаг штэ. Одоо FJK юм шиг тиймэрхүү эсвэл одоо вандэ боо юм уу гэд нэг тиймэрхүү дуунууд ер нь дуртай. Тэгээд би бол тэгээд яг шинэ гарсан дуунд дурладаг төрлийн юм биш юм бил. Ер нь ингээ viral болоо гарцсан дууг ингээл яг бүгд сонсохоор нэг цаанаа нэг сонирхол төрөхгүй. Тэгээд нэг 2 3 жилийн дараа мараанаас араас нь сонссноо гинт нэг хоцорсон нөхөр сонсч мосоол ингээл явдаг төрлийн бохгүй. Ер нь тийм. Эсвэл тэгээ бүр нөгөө тийшээ явчихна. Жоон симфон маягийн тиймэрхүү юмнууд vibe-нд бас дуртай. Эсвэл бүр нөгөө дээр үеийн ностальжик дунд байдаг шүү дээ, тий. Бара Манило юу муу гэл нэг юм. Гэтэ тэрэн дундаа бас Beatles гэхээр бас Beatles нэг дуртай биш. Яг тийм бүр Frank Sinatra стил милийн бүр юм хуучин дуунууд бас дуртай. Гэтэ стил бол нэг баригдахгүй. Ер нь яг л тухайн мүүддээ тааруулаад гэтэ нэг шинэ гарсан дуунд өөрөө мэдлгүй нэг дурлаад иддэг юм. Дандаа хуучин ингэс нэг хаажгаад олсон эффект энэ гоё юм шүү дээ тэгэл сонсоо авчихдээ. Chill trap маягийн дуунууд дуртай биш үү тий. За одоо ингээ яг гол асуултуудаа бүнд орцгоо. Бүнд хэрэлдэцгэнэ. За тэгэхээр эхний асуулт маань их юу байгаа? Dating app-тай холбоотойгаа. Dating app-тай. Dating app шилжсэн өөр нь? Үгүй. Өмнө нь ашиглаж үзээгүй. Манайхан дуу Бааш. Ашиглаж байгаагүй. За тэгэхээр өнөөдөр яг эхний асуулт болохоор dating app-тай холбоотой зөө ер нь ашиглаж байгаагүй ихэнх нь л баг ашиглаж байгаагүй. Гэтэ би л ашиглажсэн чи яаш. Панда ашиглажсэн. Хтууд нь. Хтууд нь ашиглажсэн юм ш. Тэгээд дэвтэж үзсэн юм. Үгүй үзээгүй. Зүгээр ингээд хэн гарч ирж байгаа юм гэж байна. Тэгээд та нар өөрсдөө яг юугаа identity-га нээд юм уу? Тэрэн дээр. Эсвэл хурамч хүн юм уу? Identity-га нээсэн. Би бол өөрөөсөө. Тэгээд тэгэхээр одоо ингээд dating app дээр чи хүмүүс ингээ худлаа мэдээлэл оруулаад ингээ catfish хийдэж штэ. Тэнгүүд одоо энэ dating app орчин үед ингээд хүмүүсийн одоо юм болцооны тал дээр quality-г нь хэр унгааж ингэж бодож байна. Нэг юм одоо сая би тийм нэг хойр гэл нөө технологийн одоо юм ярьлаа штэ шийдлүүд штэ технологийн дэвшлийн талаар. Тэнгүүд dating app чинь өөрөө ингээ технологийн дэвшил болсон. Яг энэ үед одоо дээр үед өөр ингээд 60 70 он ч ингээд зүгээр ингээд нэг охин харалт орлаа л тэгэл хойлоо болцгоо болцъё гэд ингээд нэг юм бүх юм амьд байсан шүү дээ. Тийм. Тэр бол бас тийм амар адаа шүү дээ. Тэгэнгүүт яг тиймэрхүүсэн шүү дээ. Одоо болохоор ингээд хэрвээ би ингээд хүнтэй болцмаар байвал dating app ашиглаад ингээд хүн харж болдог ч юм уу те ингээд бүх юм амар амархан болсон. Тэгээ энэ нь ингээд болцооны quality юу н хэр нөлөөлж юм гэж бодож байна. Гараагаас эхлэе. Них нөлөөлөхгүй хаа. Яг тэгэл хүн олоход илүү амар болсон шүү дээ тий олон сонголттой юунаас бол зүгээр юу л гэж бодож байна би зүгээр dating app-аас нэг амьдралын ханаа олдоод тах нь юу л ерэн зүгээр гэхдээ хүн ер нь ингээд яг суух хүнтэйгээ учиртал яалтчгүй нэг тодорхой хэмжээний кейсүүдтэй байж иж яг нөгөө нэг 20 30 жил ингээд цаашаа амьдрах хүн дээрээ өмнөх алдаа давтахгүй байх бэлтгэл ажил яваад байгаа юм шиг санагддаг байхгүй тэрнээс өнөөдөр би их нартаа суугаад одоо бит хоёр бол би өмнөх харилцаанд дээр ямар буруу юм гаргаж ирсэн гэдгийг дүгнэлтүүлдэж байгаа шүү дээ надад. Тэр туршлагаараа мэдээж манай эхнэр бас нэг тийм тодорхой туршлагатай тэгжиж бит хоёр хүн юм чи алдаа оноотой байгаа тий. Тэгээ тэрийгээ ингээ хүлийн зөвшөөрөөд ингээ хамтран амьдарч сурж байгаа байхгүй. Тэгтэл ер нь анхны яриагаа бүтэн өгдөг чинь харилцааны туршлага байхгүй болохоор л нөгөө болчихж байгаа шүү дээ. Ер нь санаа. Тэгэхээр энэ dating app бол бараг л нэг тодорхой хэмжээний харилцааны сургалт гэх юм уу тий. Яг нэг хүнтэй харилцаж үзээ. Тэгээ одоо бид нэг тэгж амар deep шууд ингээл уулзаал бараг л нэг 3 дахь дээтээсээ ирээдүйн юмаа төлөвлөдөг юм байхгүй шүү. Ер нь ингээл хөнгөн те юу их үү хамт юу их үү гэдэг ингээл хамт цагаа өнгөрөх хөвчлөлтэй байх талдаа л ашиглаж байгаа юм.
Энэ орон чинь хүн л таньж байгаа. Янз бүрийн төрлийн хүн байгаа. Нэг юм хартай эмэгтэйтэй нэг дээдлээд үсч хэрэгтэй тий. Тэгээд за яста ийм хүн хэцүү юм байна гэл бодно. Яг энэний дараа нэг хартай хүнтэй ингээ үерхээр би бол энэ над хартай хүнтэй үерч үзээгүй л дээ. Найзуудыг ингээ харахад бол хартай хүнтэй үерхэд дуусахаар тэр хүн тэрнээс салгаараа намайг ингээл тайван байлгадаг л тий. Ингээл миний эрхчлөө хүндэлдэг л хүнтэй баймар ингээд төлөв өсөл нь ийм болсон мэт юм л. Тэгэнгуутаа яг тэр өнцгөрөө харж байгаа тэр хүнээ олно штэ. Тэгэнгуут тэр хүнтэйгээ дахиад жил 2 жил байнгут энэ бас нэг сонь хүүтэй юм аа гэдэг байхгүй. Нөгөө нэг юм өөрийнөөс тодорхой хэмжээний нэг юм хардах үедээ харддаг чөлөөтэй тавих үедээ тавьдаг хүн байх нь чухлыг тэр үедээ мэдэхгүй байхгүй. Тэгмэд хий чөлөөтэй ингээл амар кул асуудаг байдаг штэ. Нэгээ ингээл чи би бараг л чи нэг дээтлээд үзмүзгэл нэг юм кейсэд гардаг штэ. Бод тийм дээр хүн тэрийг хүсдэггүй юм байна л да. Зүгээр ингээ харахад нэг амар кул юм шиг дотроо одоо юу гэдгийг тэ их нэртэй нэг найз охиндоо тий чи өөр залуутай яах вэ ганц удаа нэг хоол мол идээд үзэлтэй надаас өөр сонирхолтой нэг үзэхэд яг үндэ би дотроо бол надад аяг хэцүү байгаа байхгүй. Гэтэ нөгөө кулээ барих чинь гэж явж байгаа яг үндэ харилцаа чинь болохоо ойлвол тэгэл салж байгаа осмос бол харж лээс. Тэгэхээр энэ нэг дейтинг ап чи яг хүнийг таних юу болох уу болохгүй юу ийм үед нь би яаж реакцлах уу гэдэг бараг сургалт маягийн юм ийг хийгээд байгаа нэг юм дамжлага болчихдог. Би бол буруу гэж бодохгүй. Зүгээр технологийн дэвшил ашиглах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ одоо тэгвэл нөгөө дейтинг ап ашиглаж үзээгүй гэж тэнгүүд эргэн тойрны найз нөхдөөс дейтинг ап хэрэгжилжсэн тэгсэнэ тэндээс нэг жоо юм фаны түүхтэй тийм тохиолдол байна уу? Дейтинг би нэг юунд явж исэн. Хэдэн онд юм бол 9 10 онд 11 онд юм лөө. Speed dating гэж явж исэн. Манай найз нэг Central Tower-т нэг юм ивент зохиогч чинь очих уу гэд. Тэгээд би ч талчгаар ирсэн юм чи тэгээ за очие гэд. Тэгэл очисон чи ингээл яг ийм нэг нарийнхан хоолны ширүүнд уртааш нь цувруулсан нэг талд нь эмэгтэйчүүд нь нөгөө талд нь эрэгтэйчүүд нь суугаал 1 минут яриад хажуу талын судал руу суугаал 1 минут яриад хажуу талын судал руу суугаал эрэгтэйчүүд нь тойрол ингээл би энийгээ таниал тэгээ тэрэн дуусангуудаа нэг жоохон яриа өрнүүлээл болж ивэл тэгэл гарцгаадаг ч юм уу те нэг дугаараа солилцоо явдаг нэг иймэрхүү юм зохиожсэн байхгүй тухайд тэгээд би суугаад тэгсэн чи тэр үед ер нь бол тэндээс бүр ямарч дурсамж алга тэгэхээр юу ч бүтээгүй юм байна. Тэнч таалагдаагүй яагаад өгсөн. Тийм ямар ч байсан үлдсэн ганц дурсамж нь яг тэр үед манай найз нэг эмгтээтэй өргөж чагаад тэгээд нөгөө эмгтээ нь араар нь тавиад ер нь жоохон тэгэжтэй юм эмгтээ гэж бодоог модоо гэд байжсэн байхгүй. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө манай найзыг араар нь тавьсан охин явж идэв. Тэгээд тойроо тажиад иш сусч би нөхрөө өдөөс хараа суучдаг юмс. Тэгээд 1 минут чи яах гэж манай найзыг ингээд тэгдэг яриа өрнөж шít. Зүгээр speed dating дээр очил те та хоёр тэгээ ойлголцож болоогүй. Юу date тэгэл нөхөр ч ихсэн аюу хэцүү байсан баг. Надад өдөөс нь нэг нөхөр дэ найзынх нь юу. Тэгээд ядж байгаад өөр аюу асуудалтай салтсан гэл. Тийм. Тэр үед бол speed date надад бол ажиллаагүй. Тэгээд хаалгадах хүн ч олдог. Тийм амархан ч олдохгүй болох л та. Одоо би энийг асуулт асуусан. Энэ нөгөө нэг Friends TV show гарснаас хойш байгаа шүү дээ. Monster cheater, always cheater гэдэг нэг байгаа даа шүү дээ. Тэгвэл өөрөө ч үзэл бодлоор яг нэг удаа хүний cheat хийсэн хүн дахиж cheat хийх үү эсвэл зүгээр тэр үнээр яг үнхээр л алдаа байгаад тэр хүн зүгээр тэр алдаанаасаа сураалыг явах уу. Тэрийг өөрөө ч үзэл бодол юу гэж харддаг ингэ нэг cheat хийсэн хүнийг нэг cheat-ийг нэх одоо алдаан ч одоо алдаалах л та. Гэтэ нэх амар сургамж болвол за би дахиж араар тавихгүй гэж тийм бодол төрт юм болоо сайн мэдэхгүй л байна. Тэ? Тэр чи өөрөө ухамсартайгаар хийж байгаа шүү дээ. Тэр чи одоо бааранд одоо юу чинь те нэг ингээд санаандгүй юм хийдэг юм чи өөр шүү дээ. Тэр арга тавих чи одоо харилцсан, ингэн ярилцсан, бичлцэн ингэ яваад байгаа шүү дээ. Тэрийг нэг unconsciously хийчихнэ гэж бол байхгүй л. Тэгэхээр тэр нэстэ нөгөө once cheater always cheater чинь байж магадгүй. Гэхдээ бас яг үнэхээр нөгөө хамт нөгөө яг юм нэг soulmate олдсны дараа бол нөгөө нэг тим юм харьцангуй дарагтаад ингээд шал өөр амт. Зүгээр зарим хүн би одоо ингээд эрэхтэй чи зарим нь харахаар ингээд 9 10 жил эрэхсэн ингээд залуучд байна. Тэгэхээр нөгөө хүмүүс маань ингээд 30 гараа авчиж штэ тий. Эрэхтэй хүний хувьд бол яг нэх оройтох нь гайгүй. Тэгэхээр тэр эмэгтэйгийн хувьд бол бас нөгөө эн чи ядчил бэлгийн юунаас физиологийн талаас нөгөө эрт төрөх ингэх ядч хоёр хөлтөй болоход оройтол. Тэгмүүд яг энэ дээр нөгөө жоохон юм доожоогүй эрэхтэйчүүд бол салдгүй тэр эмэгтэйг явуулдаг. Тэгсэн мөртлөө ингээл салж нийлээл яваалаа. Тэгэл байсагаал буцаж нийлээл ингээл нөгөө эмэгтэй сэтгэл зүгээр тоглоод байгаа. Тэгээд тэр нь бол бас нэг юус яг л тэр нэг ийм сони эрэхтэй шүү. Тэгээд тэр дундаа ингээ араар тавьчихж байгаа.
Тэгснэ буцаагаад яагаад чи нийлчихэж байгаа юм те нөгөө эмгтэйгийн секур байдал дээр тоглолт хийгээд ч гэдэг юм. Тиймэрхүү хүмүүс бас харагддээ шүү дээ. Situation шүү. За май нэгээс юу гэж бодож байна? За би бол хувьдаа бас онлайн dating application дээр ашиглаж байгаа Tinder мэнтэр. Тэгснэ амар Tinder-ийн мэдээд өгөө те. Зүгээр сонсч илээс л та. Тэгээ сая нөгөө нэг гарата ер нь бол санал нийлж зүгээр нөгөө хүмүүс нөгөө хоорондоо харилцаж сурж өөр олон төрлийн хүнтэй харилцаж сурж дараагийнхаа зөв үн дээрээ ирчээд тэр давцаалтайгаа ус ахиж хийхгүйгээр тийм туршлага суудаг. Тэгээ бас ер нь бол заавал хүнтэй харьцахгүй бас туршлага суух зөндөл арга гэдэг чинь ном унших байна, кино үзэх байна. Зөндөл арга байна. Тэр чинь гэхдээ биеэр experience хийхгүй ингээд. Гэтэл ер нь бол ном хэлэр чинь тэр чинь өөр experience хийхгүй бас. Гэхдээ ер нь бол team experience хэлбэхээр номнууд байдаг л да. Тэгээд ер нь бол манай найзууд одоо ер нь зүгээр dating app дээр нэг юм хэлэх зүгээр ингээд туршлага хоригдлуулах гэж угаасаа тэндээс заяаны ханаа олох чинь бараг нэг 101 штэ угаасаа тийм юмнаас газар одоо нэг баарнаас заяаны ханаа олохгүй шиг төрлийн үг байхгүй зүгээр тэнгууд зүгээр ингээд яг хүн мэдэх гэж зүгээр олон төрлийн харилцаанд орж үзэх талаар л ашиглал зүгээр юм. Тэгэхгүй бол одоо чинь манай найзуудын кейс зэрэгнгүүт одоо ингээд одоо тэр dating app дээр явж байгаа хүмүүс ч бол мэдээж ардаа бас аюу олон хүмүүстэй нэгэн зэрэг шатлал явуулгаа штэ. Бараг ингээд нэгэнтийн бичээгээд чи хэм блэ явах нь болно штэ тэр чинь. Тэгж яхад ингээд зарим манай үеийнхэн одоо тэндээс нэг харьцаа охиндоо шууд нэг өдрийн дараанаас л ингээд амар дурлал амар дип харилцаа үүсгэл гэтэл тэнд чинь ингээд цаана тим харилцаанд орсон хүмүүс нөгөө тэр хүүхэн ингээд аюу олон тим нэгэн зэрэг яваад байгаа. Тэгэхээр ер нь зүгээр нэг хөнгөмсөг хандсан дээр ахт тиймэрхүү юм тэр зүгээр. Тэгвэл тэгэл уусаа яг заяаны хань энэ л миний гэл тиймэрхүү юм уус судлаах гэж бодож байна. Хүн мэдж авах тал дээр л амар их туршлага хоригдлуулах хаа уусаа. Гэтэ ер нь бас нэг юм deep feeling чинь гоё штэ. Ер нь бол зүгээр ингээд нэг амар ингээл үнэхээр нэрэд гэл дурлаал тэгэл гэлтэй бүр ингээл өөрөө ингээл цаашаа амьдрах юм шиг санагдаал нэг иймэрхүү мэдрэмж зүгээр. Нэг тийм юу яахгүй штэ эн чинь томрох тусам чинь нөгөө тархины нөгөө логик сэтгэлгээ чинь давмгаалаад нөгөө юу юуг ингээл нэг дурлаад идэг юм чинь мэдээж тодорхой хэмжээнд захирагдаад багасна. Тэгэнгүүт яг тэрийг бас мэдэрч чаддаг үе чинь юу байхгүй нэг тийм удаан бас үргэлжлэх байхгүй зүгээр тэгэл ер нь бол яг энэ бол нэг юм ажил бичлэгээр жоох юм чөлөөтэй л орхих хэрэгтэй байх зү мэдрэмжээ дагаал тий жоон тэгэл харилцаал ингээл явах хэрэгтэй юм шиг санагдчих шүү дээ. Би болохоор өөрөө dating app ашиглаж үзчихсэн. Өмнөх хэдэн подкастууд дээр Panda нүн хоёрын ярьжсанаар аль нэг нь нөлөө тэгж ярьжсэн байхгүй юу? Өөртөө нөгөө итгэлээ ч юм уу эсвэл нөгөө нэг ямар нэгэн зүйлийг торшиж үзгээд байгаа гэдэг үзлээс яагаад тэр одоо dating app дээр яагаад өөрийнхөө профайлыг үсгээд хүмүүстэй харьцаад үзмэгс надад ямар хон хандлага ирж байгаа гэдэг тэрийг нь илүү торшиж үзэх гэж ордог гэд. Тэгээ хамгийн анх dating app бол тиймэрхүү интеншнтэй нэгээд тэгээ орж үзээд хүмүүстэй харилцаж явж юмгц яг уу эсвэл миний нөгөө нэг хүрээллийн харилцаадсан хүмүүс нь илүү нөгөө нэг шууд айгуу тийм нэг шууд тэр сэдвүүрийг 2 дугаар суугаар авих юмыг оруулдаг байсан. Миний бодлоор болохоор би эсвэл арай нэг өөр талаас нь тэр dating app-ыг харсан байж магадгүй. Хоорондоо нөгөө танилцаад, сонирхлуудаа ярилцаад дараа нь илүү ингээд хувийнхаа хаягуудыг солилцоод ингээд багаар ингээд төвшин явах юм болоо гэж утсан чинь угаасаа тэнд зарим хүмүүс айгуу шууд харилцаагаа ингээд хурцсахчдаг хүмүүс бас байдаг. Тэр нь яг нь миний нөгөө нэг хувийн юмтай тохирог болохоор тэгээд жоохон болсон тийм туршлага болоо. Төгцсөн хүмүүстэй таарсан биз дээ баха. Зүгээр ингэж бодлоо нэг dating app чинь сая Granny-гийн хийсэн шиг яг зоригтой гарсан. Яг ингээд хүмүүс ингээд эхлээд сонирхлоодоо хуваалцаад, ярилцаад, ой надад таарах юм уу, таарахгүй юм уу гэдгийг мэдлэнгүүтээ ингээд хоёулаа хувийн аккаунтад солилцдог гэсэн шүү дээ. Үүнэл зорилго нь тийм бадаад тэнгууд одоо Facebook ч юм уу те ингээд янз бүрийн юм шинэ аппликейшн энтрүүд гардаг шүү дээ. Угаасаа тэд нар дандаа л ийм сонио эхэндээ зорилго нь яг ийм гэж гарч исэн боловч тэр нь ингээд эсрэгээрээ арай өөр тийшээ ингэж хөрөвдгийн яг нэг тэр жишээ нь яг энэ dating app-уд болцсон болол гэж бодогдож байна. Тэр нь өмнөх дугаар дээр Panda утгаар энэ талаар ярьжсэн болохоор хоёр бол энэ асуултнаас зайгаавэ. Шууд дараагийн асуулт руу орцгоё. За. Одоо ингээд дараагийн ярилцмаар санагдсан юм болохоор юу байхгүй юу? Нэг Lobster гэдэг нэг кино гэхгүй юу? За. Тэр Lobster кинон дээр яадаг гэхэлэр ерөнхийдөө гол спойлергүй яг гол концептыг ярих юм бол гэрлэж байгаа хоёр хүмүүс ер нь бол ингээд ижлэхэн интересттэй байж иж эсвэл ямар нэгэн байдлаар ижилхэн байж иж тэр marriage одоо амжилттай явдаг ч юм уу нэг team concept кино гэхгүй. Гэтэ яг team байж болно байхгүй ч болно гэсэн нэг team conceptтэй. Тэр ерөнхийдөө яг тэр кинонд дуусахтай яг тэгж ижилхэн болоод гэрлэх үү эсвэл одоо үгүй ах уу гэдгээ шийддэг. Ер нь тиймэрхүү гэрлэж байгаа хүмүүс ямар нэг юм
shared value ингээд ижилхэн эсвэл ингээд interest-д адилхан ч юм уу нэг тиймэрхүү юм ингээд байдаг гэсэн нэг тийм ойлголтууд байдаг шүү дээ. Ер нь энэ нь хэр одоо relationship гэрлэлтийг ийм юм дээр хэр чухал гэж боддог та яг саяны яг ярьсан жишээ шиг одоо тэр кинон дээр гарч байгаа шиг яг ийм заавал ижилхэн байж иж энэ нэг амжилттай явд юм уу эсвэл ингээд өөрчөж болдго юм уу тэрний талаар яг одоо бүх юм бол одоо яг ингээд ихэнх 80-90% ижилхэн сэтгэл зүйтэй ижилхэн төрлийн байгаа тэр ч ядчаад эмхтэй эрэхтэй өрөн шүү дээ. Тэгж хайвал зүгээр айгүй хэцүү. Тэгээд мэдээж тааруул тэгэл таарах л бах л та тий. Тэгсэн чинь тэрэн дотор нөгөө сонирхол нь өөрөөсөө өөр хүн сонирхдаг байвал яах вэ? Тэгсэн бусд юм мэйчилдэг. Тэгээд одоо OCD-тэй бол OCD-тэй, тайван бол тайван тий ийм байжсна. Гэхдээ би өөрөөсөө өөр хүн дуртай гэдэг нь зөрүүтэй байвал тэгэл таарахгүй болчихсон шүү дээ тий. Ер нь зүгээр өөрөөсөө одоо илүү юм хөвчлөлтөө хүн дуртай ч гэдэг юм уу ганц юм. Гэл тэгэхэд л болчихж байгаа байхгүй ер нь. Тэгэхээр зүгээр нэг юм үнэт зүйл гэх юм уу яг нэг юм нэг үнэтэй гэж хардаг чухалчилдаг юм нь гол нь нэг ядаж матч хийж байгаа юм шиг байна. Ер нь бол тэгээд тэрнээс хоошоо бол бусад ийм зөрүүтэй зангуудыг бол ингээл тохиролцол явна шүү дээ. Буухта буугаал ингээл яг ийм синк хийгдэл за окей одоо юу гэдгийг те энэ дургу тэгээд энэ нь одоо тэр хүний ийм дургу байгаа нь үнэхээр нормал те ийм юм дургуйж болно. Жишээ нь хувцаа хураадаг одоо гэртээ орж ирэл хувцаа шууд дээшээ шкафанд айдаг хүн байна. Тэр хавьдаа тайлчаад тэгж жагаад нэг хөвлөрсөн хүн байна. Энэ хоёрын хооронд бол босч юмд таарч ивэл мэдээч энийг хураа гэж байгаа хүн талаа бол хүндлэл нөгөө хүн хөрвөхөл ёстой. Энэ зэргийн юмыг бол хийх ёстой. Зүгээр үнцүүл гээд байгаа нь бүр одоо хараа тий хүүхдтэй хамт одоо хүүхд бол хүүхдээ яана гэж боддог хараа. Эсвэл одоо зарим нь бол ингээд нөө боловсролыг одоо юу гэж чарддаг. Хосууд айгүй олон салдагч нэг нь гадагшаа сургуульд явбал нөгөөх нь эндээ нэг юм хийгээд үлдэн ч гэдэг юм уу те. Энийг боловсролыг харж байгаа юм өмнө бүр хит зөрүүтэй те. Тэгэхээр нэг нь ингээд үнэхээр цаашаа карьер өгөө явах гэдэг тэрийг дэмждэггүй ч гэдэг юм уу. Иймэрхүү юм зөрүүтэй байвал хэцүү. За бүр тэгэл том юм бол яг амьдрал дээр гарах юм бол одоо гэр бүлийн нөгөө өссөн шашин биш те. Зүгээр бодолтой нэг нь лалын шашинтай тэгээ нөгөөхөн христийн шашинтай гэлдэх тэр хоёр хоорондоо сууж ийн гэл бодолт. Тэр хоёр өөртөө happy байх гад шашин бол хүчтэй шүү дээ. Аливаа яг шашинтай айлтвал тий. Тэгэхэд энэ хоёрын мөргөлтөө зүгээр ингээд за бүр Христ буддизм хоёрын Монгол талтай тий. Тэгэл хормон дээр нь хурмаа их гэл ингээл очиход шал өөр хоёр зан ажиллаар хийн гээл тэгэхэд нөгөө хосууд хоорондоо хайртай байгаад идэг. Гэхдээ урт хугацаанд гэр бүлүүд хоорондоо ингээд үзэл бодол нэлийн зөрчилтэй нэг боддоо. Энд чинь ингээд нөгөө нэг өдрийн биш ингээл байнгын зөрчил чи өөрөө ингээд нэг юм руу хөтлөд тэр хоёрын дунд асуудал үүсгэж магадгүй. Тэгэхээр бүр ийм том зарчмын юмнууд таарж байгаа бол бусад энэ хэв маяг те энэ тэргийн юмыг бол бие бидэд тааруулаад өөрчлөгдөх шүү. Тэгжиж явахгүй бол өстой нөгөө нэг 100-д нэгч биш бүр саяд нэг 10 саяд нэгч болчих магадгүй байхгүй. Тэгэхээр үнэхээр яг хантаа ингээд хинэгэнтэй сууя гэж бодож байгаа бол мэдээж хүн бол дотроо буулт молт хийх л шүү. Тэгж бодож чинь зүгээр юугаар бол. За тэгэнгүүт одоо ингээд сая ижилхэн ингээд зан авир ингээд одоо ижилхэн зүйлсүүд гэж ялна штэ. Тэгэнгүүт одоо ингээд хүн чинь нэг юм attract хийн гэж нэг юм баа штэ анхны харцаар attract хийн юм уу. Тэгэнгүүт яг тийм за тэгээд анхны харц барчих яг. Тэгээ ер нь ингээд нэг юм явцдаа нэг attract хийн байна да. Тэр нь ингээд opposite байхаараа илүү attractive байд юм уу? Ижилхэн байхаараа attractive байд юм уу? Танд ямар санагдав? Юу гадна төрхөө? Гадна төрхөж болон зан авир юу ч гэдэг тийм. Ер нь юмнууд нь opposite байхаараа амар attractive байд юм уу? Одоо жишээлбэл нэг амар дараахан хүн байлаа гэхэд дараахан хүндээ татагдд юм уу? Эсвэл дараахан хүн нь ийм галзуу ийм extrovert хүндээ татагдд юм уу? Тиймэрхүү юм opposite юмнууд нь. Тэгээ тэр чинь л одоо нэг хүн хоорондын ондоочлол шүү дээ тий. Дараахан хүндээ таалагддаг хүн байна тий. Ер нь бол ийм 50 байх туртай хүн. Тэгсэн чинь яг өөрөөсөө эсрэг хүнд өөрийн мэдлгүй дурлаад юм шиг. Тэр бол өстой ондоочлын асуудал болчих. За зүгээр эрэгтэй хүн бол ялангуяа баг эрэгхэн хэрэгтэй бол шууд сэтгэл харах боломжгүй те. Чтэй тий. Нэвтлээд харж чадахгүй юм чинь. Мэдээж бол эхлээд нэг юм өөрт хөөрхөн гэж харагддаг царайндаа мэдээж татагдаад дараагийн үйлдэл нь ичгэлнэ шүү дээ тий. Тэгэхээр би бол одоо нэг царай ардгүй мардгүй хүмүүн итгэдэггүй яагаад гэвэл үнэхээр нөө амьдралын ирэхээр нэг ардл дээр хойлох нь байвал одоо нүдэ анжаагаад юм яриад дурлах л та. Тэрнээс биш эхлээд бол яг удамжинд таарах тийм дэр нөгөө нэг аппликейшнууд те ер нь ямар нэгэн байдлаар эхлээд бол гадна төрхийн тодорхой хэмжээнд ингээд те татагдах хэвээр. Тэгээд хоёрт бол 90 хүнтэй одоо нэг жоох нэг өрөөнд байх мах юм боломж олдох юм бол
нөгөө эмэгтэй хүний айттууд гэж байгаа шүү дээ. Ямар ч хөөрхөн эмэгтэй айттууд биш байхаар хөөрхөн харагдгаа болждөг надад бол. Одоо яг тэр нэг хит эмэгтэйлэг эдрийг хилээд байгаа шигтэй нэг юм тодорхой хэмжээнд нүрэхгүй байгаа байдал ч юм уу те. Гэхдээ нэг тийм бүр нэг үл тоогоод байгаа биш яриад байгаа. Гэхдээ цаанаа нэг юм шилчганаад байгаа биш нэг юм тийм зангууд өгдөг шүү дээ. Хүний яг тийм юм чи өөрөө бас тодорхой нууцлагдмал юм чинь яг хүнд ингээд гойч юм шиг доторх нь юу байгаа юм болч гэдэг юм уу те. Дараагийн алхам хийх яг эмэгтэй хүний талаас гаргаад байгаа нэг үйлдэл болчихж байгаа юм. Тэрийг албаар хийгээгүй ч үжилэн тэр хүний нөгөө үнэхээр л байгаа байдал нь тэр юм чинь. Тэр нь дурлж эхлээд за тэгээд тэгсэн чинь эмэгтэй хүн чинь дотроо бас таалж исэн ч юм уу таалгаж исэн ч юм уу мэдэхгүй те. Яг ингээ үйлдэл хийгээд нэг хай гэж бичсэн чинь хай гэж бичвэл тэгэл тэр хоёр илүү цааш бийг нэг таньж мэдчих эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол царай чухал гэхдээ царай зүс ингээд чухал мөртлөө би авч явж байгаа байдал чухал. Тэгэхгүй болохоор нэг гоё царай зүс би хаатай мөртлөө ингээл хүнтэй ярьж байгааг ин сонсох ингэхтэй хийнэж байгаа байдал нэг цаанаа нэг биш үйл тэгэл хүн унтарчдаг л байхгүй. Тэгээ спаркл болчихдаг шүү дээ. Тэгэхээр нэг царайлаг биш мөртлөө цаанаа нэг ингээд айттуудаараа хүн татаад эмгтээчүүд байдаг байхгүй. Ингээл нэг тийм зөөлхөн дүлгөөхөн ч юм уу эсвэл тэ нэг байгаа байдал нь ялч хүнийг юм хүн татаад тэгээд тэрийгэ дагаад нүүтэн бүр царайлаг бол харагдчихдаг ч гэдэг. Тэ. Тэгэхээр хүний царайлаг гэдэг юм бол тодорхойлтолст хар мянга төрлөөр өөр байгаа шүү дээ. Цагаан юу том нүдтэй нүдгүү ч юм биш байхгүй. Манай эхний асуулт дээр үж бодож байна. Нөгөө нэг ижилхэн хэлж штаг. Агара. Тэнгүүд одоо нөгөө нэг 2000 оны ихэд бид нар чинь ингээд 2000 оны дүн сошиал маршал ингээд хүмүүс ингээд амар ид болж исэн үед нэг цайны сахнаар цайс үлэхгүй гээл нэг юм царайлаг октодтой харьцаал араас нь гүгэл үргэж байгаа л нөгөө нэг батруулсан ч юм уу эсвэл ингээд зангийн мэдээд ингээд хаширцсан хүмүүс тийм үгийг гаргацсан саналаа. Тэнгүүд одоо нөгөө тэр үгээр ч хүмүүс амар ингээд цайны сахнаар цайс үлдэхгүй тэгээд сайдлыг чи анзарч чадахгүй гохин чи гээл тэгэдэж штэ тэтэл ч нөгөө нэг эрэгтэй хүн гэлтгүй эмэгтэй хүнс найдлан царай хардсан штэ. За царайны зүг төрхтэй байна эсвэл зүгээр нэг юм зөөлөн царайтай ч юм уу те ингээл нэг ямар ч царайтай эхлээд гаднаас нэг сканыг шинжил харчиж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь ингээд 1000 сайхан царайлаг хүнгийн араас нь гүйжсэн те нэрнээсээ л ингээд зүгээр нэг юм миний үнэхээр үзий яддаг тухайд би өөр амар хайртай болоог байгаа учраас нэг хүний үзий яддаг нэг дургуй юм тэр хүн нэг л ингээд гараад ирэх юм бол өө гэл хамаг юм ингээд ундраал байхгүй болчихсон те. Тийм болохоор би зүгээр яг энэ дэр жоохон ойлгомжтой байх утгаас хүмүүс чинь нэг царай хардаг хүний чинь амар хэлбэртсэн те нэг юм материалыг юм шунцсан гэдэг шүү дээ. Тэгмүүд яг үнэ дэлхий дээр их хүмүүс л ингээл царай харж байгаа шүү дээ. Яг зүгээр харааны бэрхшээлтэй хүмүүс л харддаг маа гэхэд чинь тэгэл ямар нэгэн байдал байж л байгаа байхгүй. Миний хувьд би яг энэс цаашаа явж үзээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй ингээд нэг ижил сонирхолтой хүндээ би амар тийм татагддаггүй гэх юм нэг юм шал ондоо юм байгаа ч тийм миний өмнө ингээд бодож ч үзээгүй юм их сонирхдаг хүн ингээд миний амдал гараад ирэнгүүт ваа энэ юу юм бол гэх тэр талаар нөгөө үнтэйгээ ингээд юм яриа өдөж ярилцаж ингэж quality time өнгөрүүлдэг те а тэрнээс цаашаа бол би үнэхээр мэдэхгүй байхгүй тэгж татагддаг голны тэгж татагдаад ингээд харьцаад эхэлсэн харилцаа цаашаа бүр амжилттайгаар ингээд нэг юм бүршүүртэй харилцаа ордог бол би нөгөө биеэрээ ч юм уу тэгж тулж үзээ болох мэдэхгүй гэтээ зүгээр миний одоо зүгээр ингээд бодож байгаагаар магадгүй ингээд шал ондоо болоод ирэхлээр нөгөө жинхэнэ лалаланд хоёр шиг за хоёлаа амар гоё лээ те. Гэтэ мөр үзгүй гэл салтдаг юм болов л гэдэг нэг тийм дамгаалсан бодлоо байгаа байхгүй. Түүнүүд үнэхээр ингээд та нарын хувьд тиймээс байд юм уу? Ер нь ингээд шал ондоо ерөөс үзэл бодолтой өөр сонирхолтой за энэ шашин машин ерөөсө оролцуулаагүй шүү зөө. Тийм хэрнээ ингээд цаашаа явцсан. Тэгсэр нэ бүр амар гоё нэг ойлгоод. Тэгээ надад л зүгээр нэг илүү яасан ээж аав хүмүүжил гэр бүлийн хүмүүжил амар нөлөөлтөй санагц яг ижилхэн гэр бүлийн хүмүүжилтэй хоёр хүн илүү сайн тохирт юм санагдчихсэн шүү дээ. Одоо ингээд зүгээр яг хоёр ингээд өөр нэг нь ингээд одоо mommy daddy шүү гэл ингээд бах юмнууд гэдэг шүү дээ. Тиймэрхүү өмтэй хүн тэгээд ийм эрүүл гэр бүл төссөн хоёр хүн ингээд хамт байхаараа ер нь л бүтгэн авир хэцүү байдаг. Эрүүл гэр бүл төссөн хүн болохоор ингээд эрүүл гэр бүлийнхаа амиг хүсэж идэг. Харин нөгөө нь болохоор арай өөр юм хүсдэг ч юм уу. Арай тэр нөгөө тэр хүнд арай affection үзүүлж чаддгүй ч юм уу. Яг тийм гэр бүлийн энэ тогтсон одоо энэ форм амир энд нөлөөлдөг энэ common илүү одоо байх ёстой л гэж бодож байна. Сая нөгөө нэг ижил төстөөдөө шал өөр эсрэг тесрэг туйлгээд гисэн штэ. Түнгүүд одоо сая панда хэлсэн лалаландын хоёр бол хоёулаа бүр яг ижилхэн байхгүй. Хоёулаа ингээд карьер төвтэй хоёр хүн байгаа да. Тэгвэл хитрхи ижилхэн болоод ирэнгүүт бас зөрчилтэй үүснэ. Хитрхи эсрэг байгаад бол бас зөрчилтэй үүснэ. Тэгэхээр миний хувьд зүгээр уусаал хоёр өөр хүмүүжлтэй, хоёр өөр очинд өссөн хэрэг чинь уусаал бүх хүмүүс л хоорондоо өөр штэ. Яг
тим адилхан хүн яг өөртөө адилхан хүн олонгож уусаа бараг л байж боломгүй зүйл байгаа шүү дээ. Бүх хүн өдөр өөр ертөнц байгаа. Гэтэл гол асуулт нь тэр хоёрын хамт цаашаа байх уу гэдэг зүгээр та хоёрын ингээд эсрэг тэсрэг эсвэл хитрхи ижлэх юм аа ингээд төвчээд ойлголцоод ингээд хоёр өөр дүрс явандаа адилхан шейпэнд ортлоо төвчээд тисэд зүтгээд явах уу эсвэл амархан бууж өгөх гэдэг хоёр сонголтын дээр л би зүгээр итгэдэг байхгүй зүгээр. Хитрхи адилхан ингээд бас хамт цаашаа happy гэсэн үг биш. Хитрхи өөрөөгөө happy гэсэн үг зүгээр л хэр тэмцэлдэж чадах вэ гэсэн. Бусдаар бүр амар том нүг сайн гарын хэлдгэр нүг алсын харан зөрж байгаа шүү дээ. Тиймэрхүү бол уусаа эдэж нөгөөнийхэн үзэл бодлыг өөрчлөхөд хэцүү шүү дээ уусаа. Тэр чинь нэг одоо хүүхэн шин хүүхдтэй болохгүй гэхэд эрэгтэй хүүхдтэй болъё гэл тэгэнгүүт энэ хоёрын зурцад амар зөрчилтэй үсээд яг тиймэрхүү өдөр болгонд автдаг гэдгийгсэн тиймэрхүү асуудалд нь өөр болчихвол жоохон асуудал үүсгэх. Тэмцэлтэд ч барахгүй асуудал үүсгэх. Тийм шүү дээ. Гэтэ ер нь сая хиний хин бэлээ хөө. Нонаг хэлсэн тийм гэр бүлийн хүмүүжил бол нөлөөтэй. Тэр нэг хүмүүжил гэдэг нэг сайн хүмүүжил юу гэж яриаг шүү дээ. Гэр бүлийн нөө habit-ууд гэдэг шүү дээ. Одоо ч манай эхнэр битүүрийн хувьд бол ер нь гэр бүлийн бүтцэж байгаа ойролцоо. Битүүр айлын том, хоёулаа айлын хоёр хүүхдийн том нь ээж аавуудынх нь одоо жишээ нь за барыг шашин адилхан. Тэгээд ингээд л айгүй олон үнцүүл нь адилхан. Ямар ч үсэн аль альных ээж аауд нь ер нь жоон боловсрал төвтэй. Тэгэл яг энэ хүүхдүүдийг боловсралтай байлгах хэрэгтэй гэл ингээр ч нөө дараа чинь чухалчилж байгаа юмнууд нүртэл адилхан болчихж байгаа байхгүй тий ингээл. Тэгэл тийм хүмүүс чинь нөө яах вэ гэхээр жоохон ном журмаараа явах туртай. Тэгэнгუთ би одоо багасаа бас нэг юм сонирн бодолтой л байсан байл та. Эхлээл яг л ном журмаар нь явмаар санагдал хувийн амьдралаа эхлээд үргэлж үзэн тэгснээ тэрэн дунд нэг юм сонь long distance хийж үзэндээ гэж бодогддогсэн. Тэгээд long distance хийж үзэж чам. Тэрийг нэг ингээд нэг тест гэж үзсэн ба шүү дээ тий. Тэрийгээ даваа гараад ирэнгууд ирээд нэг хамт амьдарч үзнэ гээд амьдарч үзээд гэр бүлтэйгээ танилцуулаад тэгэнгуутаа нөгөө Монгол заншлаараа бэрээ гуйж үзээд тэгснээ дахиад пропоз хийгээд тэгээд нөгөө одоо хурмаа хийндэ ч гэдэг юм хурмаа хийгээд хүүхдтэй болно гэд ингээд тэгэнгуут чинь би нэг юм сонирн бодолтой шүү дээ тий ягаад гэвэл заавал юм байх албагүй энэ бол заавал энийг юу яагаад тэгсэн чинь одоо миний азтай юм бол манай ихтер яг ийм бодолтой байгаа байхгүй тэгэнгуут чинь одоо яг бодит амьдрал дээр хосууданд үүсдэг асуудал нь эмэгтэй төрөгдөх эрэгтэй төрөгдөх тэр нь яагаад гэвэл ээж аав нь хүүхд үсэх яач үсэх гэл те ингээл тэгэл ийм сонь шахалтууд одоо хоёр одоо 5 жил юу ажиллаа одоо суугаач ч гэдэг юм уу ийм юмнууд яг бодит байдал дээр нөө жоохон удаа өрхөлөхээр аль нэг талаас нь шахалт жижигнэр гардаг баг. Тэгэнгუთ одоо эмэгтэй чи юу гэдгийг те чи одоо хүртэл яана пропоз хийдгүй над дээр амьдралаа төсөлж юм уу төсөхгүй байгаа юм уу ч гэдэг юм уу те ийм драманууд үүсч эхэлнэ. А тэгэхэд жишээ нь энэ дээр нөгөө ижилхэн үзэл бодолтой хүмүүс чинь энийг ингээ хүлийн зөвшөөрөөд том асуудал үүсэхгүй байхгүй. Дандаа харилцаан жижиг асуудал. Тэрийг эрүүл шийдээ явчих юм бол нөгөө урт хугацаанд нөгөө хамтын амьдрал чинь болох гээд байгаа. Тэгэнгუთ ер нь бол миний хувьд бол азтай тэгэд яг тиймэрхүү хараатай хүнтэйгээ ингээ суусан болохоор бид хоёр төрс тийм асуудал үүсэхгүй 8 жил бараг 7 жил үргэлж чинь ингэж яг энэ шатуудаа ингэж явж ирсэн аа. Пропоз хийгээл ингээл хэл. А яг зүгээр нэг төрчгдсөн нь бол яг хурмаа хийж бол амжсангүй. Зүгээр пропозын дараа бол бид тэр наан хүүхдтэй болчлоо. Тэгээд яг хүндэж хурим бол араас нь л орж ирчин ч гэдэг юм тий. Гэвч нөө амьдрал чинь ингээд өөрөө баялаг юм чинь мэдээж яг гой зурсан зургаараа явхад хэцүү. Гэхдээ ихэнх одоо 80-90% гүйцэтгэлтэй байхад л болж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр сата идрэл та тийм яг үндсэн том зөрчил байхгүй хахад бусдад нь бол буулт хийх хэрэгтэй. Тэгээ сая ингээд та хэдийн яриаг сонссон чинь яг нөгөө нэг lobster-гийн кино бодоод үзсэн чинь яг ингээд бидний нөгөө habit map-ийн өөр байх нь уусаа аргагүй шүү дээ. Тэгтээ нөгөө яг нөгөө сая Gary Valensito-ыг хилдэг шиг яг үндсэн тэр Gara sorry Gary хилдэг шиг ингээд яг хардаг юм те нэг зорддог юм ч юм уу нэг боддог нэг юм суур бодлоо шүү дээ. Тэр нь л адилхан байвал тэр нэг тэр хүн нэг хувцаа тайлаад ингээд шиддэг байна уу, ихвэ тавьдаг байна уу хоёр бол ингээд ерөөсөө ялгаа байхгүй гэдгийг бол ингээд харж байгаа. Тэнгүүд lobster киноны төгсгөлийг ингээд бодонгод ямар ч спойлер бодонгод эмэгтэй нь болохоор ингээд за яг хаа ингээд тасаад ингээд хувраад явъя чи нийтлэг тэнгүүд эрэгтэй нь болохоор ингээд нэг юм ижилхэн яг нөгөө нэг одоо үгүй нийгмийнхээ анх биднийг төрхөөс өмнө байсан тэр нийгмийн үзэл бодлоосоо болоод тэр хүн ингээд нөгөө хүнтэйгээ хамт байхын тулд ингээд өөр гарцгаа харж өнгөж чадахгүй нэг сохроод тэгэл хэцээ за энэ хүнтэй би хамт байхын тулд энийгээр ингээд явчих даа гэдэг нэг юм хийцэмсэн санагдаж байгаа. Тэнгүүтээ ингээд одоо жоохон тэр яг ингээд бодонгууд амар сэтгэл жоохон их ямарч л байна л да. Гэтэл хэцээ тэр хүн нөгөө нэг хамт байхыг хүсээд ингээд аргаа хайж болоод хэдий тэр арга нь ингээд
бүр 37 дугаарх нь байсан ч гэсэндээ тэр хүн гэлийг сонгоцсон байгаа даа. Тэгэхээр ер нь бол ялцчихвал нуунаас яг эхнээс ахвал нүг асуултууд ингээ хоорондоо амар холбоотой шүү дээ. За ингээ дейтинг яах юм, дейтинг ап тэр хангуудл гараагаас болохоор наа чи зүгээр л таних тийм хөнгөн хаанд ингээ хөөх ингээ одоо хүн амтай танилцаад үзтээжийг альнаас ашиг нь айлын дургууныг гэдгийг мэднэ гэл. Тиймэрхүүнүүд бол яг л санагдлаа ингээ пазл амар ингээ цэгцгээс нэг цэгцтэй баг оруулж эхэлж байгаа юм санагдаж. Ер нь түрүүний ярьжсэн яг нэг ерөнхийдөө бол дүнэлттэй л яваад байгаа шүү гэсэн тий. Одоо нэг хичнээн хоёр өөр талтай байсан ч гэсэн ижлэхэн байсан ч гэсэн хүний нөө хичээл зүтгэл хэр их хайртай байгаа. Тэгээ хэр их одоо нэг одоо юмэр чинь зүрхээрээ биш нөгөө тархиараа сэтгэж байна. Хайр дурламж хүн дээр дурлах тэр ч гэсэн заримдаа ер нь тархи мархиараа сэтгэх үе биш тий. Хичээх ёстой юу ёсгүй юу. Одоо дургу зүйлийг ч гэсэн нэг удаа ерөөс ингээ огт би наатан ч дургу би наач хүрхгүй гэхийн оронд за би нэг ганц удаа нэг за одоо дургу киног нэг ганц удаа дургу киногоо ганц удаа үзээд энэ хүний ертөнцийг бас ойлгох гэж хичээ гэсэн тэр зүтгэл байхад бол ер нь болохлах. Тэрний шил яг нэг бүр яг одоо сонирхол хоббийн эсрэг тэсрэг байх нь бол зарим үед бүр үнэхээр би биенийхэн төлөө зорж байгаа бол нэг амар асуудал болохгүй байх гэж бодож байна. Тэрний шил одоо түрүүний санаа шиг шашин гэр бүлийн байдал уламжлал гэх мэт одоо төрхөөс ирсэн ч юм уу эсвэл ямар нэгэн тиймэрхүү одоо өөрчлөлт болмооргүй хүчин зүйлүүд дээр ялчгүй зарим үед бол тэр бол бас хэцүү асуудалтай гэж магадгүй. За зүгээр богинохон дүгнэлт нь ижилхэн байвал амархан өөр байвал хэцүү гэхдээ та нар тэмцэнүү байна өөртөө л бид. Тэгэл болоо. За сая ингээд soulmate гэдэг үг бас хэд таны ярианд гарагийн ярианд юу дуртагдлаа. Тэгээ үүнээс үүдээд ингээд soulmate-ийн талаар ярилцсан заяа. Та өөрөө soulmate олсон гэж бодож байна уу? Soulmate гэж яг таны тодорхойлж байгаагаар яг юу юм? Яг юу ямар хүнийг тантай яг ямар юмараа нэгдээд ингээд яасан болоо та soulmate гэж тодорхойлоод байгаа. Олох нөтгөө суудсан байл яг уу. Хүүхдтэй гаргацсан байл яг уу. Ой, хатаач та яг яа. Би бол ер нь яаж define хийж байна? зүгээр ер нь freak out болохдоо хасаа харилцсан дэр ус хурдан баггүй. Хурдан хүн байсан. Одоо суудчаа болохоор мэдрэмж байхгүй л байна л та. Хин нэгэнтэй үерхэл явж байгаа дараагийн шатны юм ярих тий бараг л хамт амьдрах ч гэдэг юм уу тий ээж автаа чинь танилцээ гэхэд бол би сэтгэл зүйн өрөө бэлэн болоогүй бол шууд freak out хийгээд нөө юу хайр дурлал нунтраад ингээд жоох юм сонирн болцдог. Тэгээ тэрийгээ ч мэдрүүлчихдээ юм шиг байна. Тийм болохоор надтай нэг амар тэгж дараагийн шат руу гараа игээл ингээд хүн байгаагүй л тэгтэл жоохон тийм мэдрэмж авахд л ер нь би өөрөө жоон freak out болох гэдэг төрлийн байсан баг. Тэгтээ би нэг хүнтэй суудсан байж тээ тий. Тэгэхээр миний тэр мэдрэмж нөгөө өөрөө мэдлгүй дарагдсан гэсэн. Аз би энэ үнтэй л суух хэрэгтэй байна да гэдэг юм comfortable мэдрэмж ингээд багаар pile up хийж чад ингээд үсчихэж байгаа. Тэрнээс ч одоо би энтэй л суух юм байна гэдэг нэг тийм амар нэг коннот дараа дасж байгаа юм шиг тийм мэдрэмж бол миний туршлагаар бол нэг хүлээх хэрэггүй. Зүгээр яг эрэгтэй хүн бол яг өөрөө нэг бэлэн болцсон. Зааз би энэ үнтэй суух юм байна да гэдэг юм аавангууд ингээд цаашаа аюу comfortable юугаа хийх үү яах вэ гэдэг ингээд явчихт юм л. Зүгээр тэгээд soulmate гэж ярих юм бол одоо би тэр мэдрэмжийг авч байгаа болохоор за би энэ үнтэй суух юм байна гэж бодоод тэмдээж эрэхтэн л үрдлээ шүү дээ тий. Та гэрлээчээ ингэчээ гээд ингээд дараа чинь шат руугаа ингээд гаргаад явчихж байгаа байхгүй. Тэрэн шишнэх яг soulmate гэдэг гэрэл мэрэл астагч юм байхгүй болох л та. Дон шүү дээ. Тий. Нэг дон мон бол хүлээж хэрэггүй баг. Ямар ч хамгийн түрүүнд soulmate заяа нэст тий. Сүнсний хамтрагч аа. Сүнсний арай би түүл арай хүнд хэлчихжээ. Мэдхгүй ямар ч байсан те суух үнэ л гэж байгаа байхгүй. Тэ амьдралынхаа хугацааг хамт зарцуулах үнэ л яриад. Тий. Гэтэ тэрийг юу хөнгөнөр ойлгох юм бол хүмүүс чинь нэг даалт ертөнцтэй холбоо цаанаас нь хувь заяагаар нь тодорхойлоод өгсөн хүн гэж ойлгоод идэм ш. Астролог яг тэдэн оны тэдэн сар тийм газар чи заяаныхаантай очих юм байна ч юм уу тий. Эсвэл нэг домом хийзүүлж мүлээд идэж штий. Үнэхээр тийм зүйлд итгэдэг байгаад тэр нь биелживэл бас гоё л байна. Гэхдээ миний хувьд болохоор яг нэг тиймэрхүү тийм шууд тэр өнцгөөс нь хардггүй. Одоо нэг зайнаа нэг бүтээнд бий болгоно өөрснөө хоорондоо ингээд бинийг бүтээн гэж явагдсан штий. Угаасаа нэг хоёр хүн чи хоорондоо уулзрахдаа хоёр өөр хүмүүжлэлтэй хоёр шал өөр амьдралын зорилготой хүн ч учирч магадгүй штий. Хичнээн ижлэхэн
бүх зам нь ижлэхэн явж исэн, цайтлын зам гэсэн ижлэх юм шиг харагдаж байгаа мөртлөө ер нь л хоёр өөр хүмүүс л очирдэн шүү дээ. Тэрэн дээр болохоор цаашд ингээд цуг байх үгүй эсгээ нэг хүн өөрөө шийддэг болохоор өөрийнхөө зайн нэг тийм өөрөө шийддэг, өөрөө бүтээдэг тиймэрхүү хүн юм болов гэж боддоо шүү. Гэтэ яг бас үргэлж яг нэг зайны хана гэж бодоод олон жилийн дараа бас ингээд салсан хүмүүс ч байдаг те. Тийм болохоор яг нэг тийм зайны ань гэсэн яг нөгөө түрүүний зочин хэлсэн шиг яг нөгөө гэрэл мэрэл хасдаг тийм бол байхгүй бах. Тэр нөгөө хүн өөрийнхөө сонголтоороо өөрөө бүтээн хоёр хүн хоорондоо тохиролцож цаашаа ингээд яг илүү тийм бодтоор явагддаг зүйл байх л гэж бодож. Би бас санал нэг ууса сөүл мэтийг олон гэж бах. Сөүл мэтийг бүтээн л гэж байгаа. Хичнээн чи ингээд амарлаг үлгэн дээр гардаг шиг тийм сайхан уучлалаар учирсан ч өөрөө хичээхгүй өөрөө болохгүй бол тэр хүнтэй бүтгэл гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ бол тэгэл бүтээх гэж оролцож байгаа хоёр хүнийг л сөүл мэтүүд л гэж хэлэх бах та. Ер нь бол яг ингээл за зүгээр бодож чинь те яг үнэхээр тэрний гэрэл асж байгаа юм шиг мэдрэмж өгвөл тэр чинь сэтгэл хөдлөл чинь байна л гэж би бол харж байна. Зүгээр жоохон унтраач. Яа гэвэл энэ тэгээд тэр үйлдэлийг хийсний дараа эн чинь өөрөө нэг ядаж нэг 10 20 жилийн коммитментийн асуудал яригдчихэж штэ тий. Тэгэхээр яг тэр нэг гэрэл асаалах юм шиг бүртээ ёо винтээ суuna гэж өдөр шөнөгүй бодогдоод байгаа бол тэр гэрлийг нэг жоохон унтартал хүлээчих тий. Жоохон хэсэг тэгээд ингээд логикоор бас давхар бодоод яг яах вэ. Тэгвэл яг тийм гэрэл би одоо миний хувьд бол асахгүй юм байна гэж сая ингээд баг асуултан дээр би өөрөө тодорхойлж байгаа байхгүй. Гэрэл бол баг байхгүй хаа. Тэгвэл гэрэл асаад байгаа бол баг л сэтгэл хөдлөл байгаа байхгүй. Хвчлээ. Тэгвэл тэрийг 20 жилийн асуудлыг үргэлжлэх асуудлыг зөвхөн сэтгэл хөдлөлөөр шийдвэл буруу байх магадлал өндөр шүү дээ. Тэгвэл нэг асуулт асууж та ингээд яг энэ л миний сөүл мэт байна да гэж яг хэр хугацаа зарцуулж тэрийг яг ингээд шийдсэн эсвэл мэдсэн бэ? Spark бол тэгэл аль нь л тэр Spark-ыг одоо ингээд асаалттай байлгах тэр үзэн шүү дээ. Ер нь бол тодорхой хэмжээнд юу яагаал одоо би үдэ цаг гаргаж ярих ингэх гэл тэр чинь янз бүрийн юмар одоо ингээд ботхоор астгал юм зүгээр. Анх бол тэгэл яг л ялч дурлж байгаа юм чинь. Бүх юм хөөрхөн бүх юм нь юу гэл ингээл те уулзмаар хармаар гэл юм чи. Гэтэ энэ одоо нөгөө тэр унтрахаар хайргуул чинь ч юм уу те одоо ингээд төгсгөл ирчин гэсэн үг ерөөсөө биш байхгүй. Зүгээр эн чи эхлээд сэтгэл хөдлөл чинь давмгаалаад ингээд чамаг ингээд толгоон дотор чинь butterfly яваад нь шүү дээ те. Тэгэл яг тэр ер нь тодорхой хэмжээнд унтран зүгээр 0 болохгүй тийм 100 байсан бол 30 40% дээр очдөг ч юм. Тэгэхэд тэрнээс хойш яг бие биетэй нөгөө бүр юм хэрэгцээтэй гэдэг мэдрэмжээ авдаг байна уу гэдэг бас чухал байгаа байхгүй. Ер нь зүгээр тий ингээд инэнгүү байхад надад ямар байна? Эн чинь надад яг юу өгöd байгаа л гэдэг тэр нөгөө бие нэр нэг дутдаг мэдрэмж байна шүү дээ тий. Тэр бол зүгээр чухал бах. Тэр заавал үлдэх ёстой амьдралд ер нь. Яг энэгүрээ. Тэгэнгუთ чи одоо нэрийн спорт зөндөө штэ. Яг нөгөө тэр хүний чин сэтгэлийн одоо намайг бодож байгаа үзэл юм тэр нь надад бас үнцэнтэй байх хэвээр тэр үнаа юу гэж боддог гэл тэгэл ингээл чи яг ийм тийм одоо тэгээ чиний энэ зан чинь гэдэг ингээд байгаа юм биш үү чи энэ дэр мундаг байж тэгэл яг ямар нэг хүндлэнгийн хөөргөж байгаа юм шиг бишээр яг үннийг хэлэхэд тэр үг бол уран болох үедээ айгуу гой уран болно. За тэгээд жоохон шүүмжлэн ташуур болох үедээ яг болно ч гэх юм тий. Тэр чи хүнд бол тийм хүмүүстэй гэж амьдрал нэг олон заяахгүй байхгүй үг нь үнцэнтэй. Тэ ер нь бол яг хэлсэн юм нь яг өөрийн бүр 100% энэ үнийг яах вэ гэж бодож байгаа хэлдэг хүн бол хүнд нэг тийм олон заяагаад байхгүй. Тэгэхээр тийм байх хэрэгтэй ахс бие биетэй гэж бодож шít. Надад сүүл мэтийн нэг тийм алгаа гэдэг зүгээр. Одоо би яг гараас нэг юм асуур байгаа байхгүй. Яг фаны талаас нэг юм асууж мэдвэр байхгүй. Манай зачин гараж өөрөө өндөөс их бай хөжилтэй өөртөө тэмүүд саяж байгаа жоох амар serious юм яриулаад тэгчлээ. Тэмүүд надад одоо ингэ сонирхолтой санагдаж байгаа нь юу байна. Одоо ингэ за би та нарыг бүгднийг тэгжсэн гэж хэлэх мэдэхгүй. Гэтэ явуулсан би бол тэгжсэн аахгүй ингээд нэг юм хүн таалагдчих гад амир ингээд өөрөө биширнэ гэж претенд хийж явж ирсэн одоо үенд байдаг аахгүй ингээд тэгтээ ингээд бодлоо ингээд одоо чи чинь ингээд таалагдал хөрхийн амтнд тэр хүн ном уушдаг бол би ном уушдаг л ингээд хотлаа нэг цуцаан те гимзэм барьчаал би ордоор хавар нөгөө гэл ингээд явж байгаа тохиолдол байгаад байгаа шүү дээ. Эсвэл би ингээд уран зохиолын ном уушдаг багтаа одоо миний краш те философи ном уушдаг байлаа гэж бодоход хотлоо өнө философи ном ингээд нухлал уушны шагтгал явж байгаа шүү дээ. Тим кейс үү юм уу тэгээд гоё ингээд одоо ингээд ниндэ манай зочин чинь ингээд амар олон тимийг өөрийнхөө хүслээр ингээд ном журмынхын дагуу ингэж явж байгаад яг өөртөө яг үнэхээр л за мөн байна гэдэг хүнээ олцсон байхад тэрнээс өмнө тохиолдож ирсэн тийм хүчлээ тий дэйтний хистори яг юу вэ тий бид нар өмнөх дугаар дээр ингээд ярьсан байхгүй тэгвэл одоо яг манай зочин дээр яг тийм кейсүүд юу вэ тий ингээд тий хүн дээр туснаад бас гоё яриад хөвгчлөлтөө үлдсэн
тим юмдаа ч гэсэн ингээд болж өгөх яриад өгрээ. Фейл бол зөндөө. Харин тийм ээ. Зүгээр юу л юм бэ? Би угаасаа ер нь багасаа нэг тийм ийм залуучууд байна л та нөгөө шууд ингээл хаа маа хүн рүү шууд ингээл бичээл ингээл бүр хаа байсан тогооноосоо гадуур хүнийг хайгаал ингээл шууд дээтлэл ингээл олол. Би ч нэг тийм төрлийн байгааг ер нь бол баг ингээл тэр хаваар хим байна тэрнтэйгээ дотносчдаг ингэчдэг. Тэгэл нэг бүр амар улаан цаан чичрэхгүй яахгүй. Тэгэл яг яалтчгүй хоёр талаас нөгөө татагдж байгаагаа мэдэрсэн үедээ л аль аль нь үйлдэлгээд нийлээл ингэдэг ч юм уу тий. Тэгээ би хүртэл яг өөрөө ингээд дотроо ингээд за ойлгомжтой надад бич таалагдж байгаа юм байна, бич таалж байгаа юм байна гэдгээ мэдрэхтэй үйлдэлгээд яг тэр нэг фейлдэхгүй ч гэдэг юм уу тий. Нэг иймэрхүү л байгаад байхгүй. Тэрнээс шууд ингээл гудамжинд таарсан эмхтэр руугаа хөрх юм байна ингээл араас нь очиод уцыг аваад ингээл явж скорж бол надад нэг байхгүй. Бүр ингээ одоо үргэсэн хүмүүсээ харахаар эхлээд барыг найз үйж агаад дандаа үргэж үзээд тэгээ салсан байгаа байхгүй. Дандаа нөхөрлөл нь урдчилж ингэж гарч ирээд бараг ганц кейс нь би их нартайгаа л нэрээ яг ингээд шууд үйлдэлтэй хийгээл ингээл шууд үргэлжил яг ингээд цаашаа явсан. Тэрнээс өмнөхөд кейсүүдийг харахад бол би эхэлж тэр юмхтэй дурлаад нэг ингэж амар араас нь гүгэд яваг багтах байхгүй. Эхнэр дээр бол яг тэгэл ахчаа бит хоёр нэг газар ажиллаад тэгээ нэг өөр газар нэг гайгүй нэг юм сайхан сэтгэлтэй юмхтэй ороод ирсэн. Дараа нь тэр энэ тэгээд сайхан сэтгэлийн зургаар харуулчихсан зү. Нөгөө сэтгэл хоёр сайхан сэтгэлтэй гэх юм. Ямар ч байсан эхлээд бол тийм дурлсан. Тэгээл угаасаа ажил дээр ч гэсэн нэг хөргөө орч ирсэн байна маа нэг л шум сонсогдвол. Тэгэн гот нөгөө би таалагдах гад ингээд дэж угаасаа чаддгүй байхгүй. Зүгээр миний хийж чадах юм бол ойр хавьд нь явах тий зүгээр өөрөөхөөрөө байна. Гэхдээ илүү ойрхон байх ч гэдэг юм уу. Ойрхон тааралдах ингэхдээ байхдаа өөрөөрөө байх маяг гэдэг. Тиймэрхүү үйлдэлүүд л Макстаа гаргаж байгаа байхгүй. Тэрнээс биш яг хийдэг юмнаас огт тийс өөр юм ийгэл тэ нэг ингээл яг бүр тэгж бол ерөөсөө үзег юм байна. Тийм болохоор бас тэрэн зүгээр ер нь зөвл юм байна л та одоо ингээ харахад бол яг бол дараа нь баригдах юм чи. Тэгээд тэр өөрөө айгу богинохон настай л уулзалт болчих жобайгаа байхгүй юу. Тэрний оронд яг үнэхээр байгаад чинь дууралж ийл болж юм. Гэхдээ мэдээж ойр ард нь явахтаа алилгүй л байхыг л бодсон шүү дээ тий. Тэгэнгუთ одоо манай эхнэр ингээ хэлэнгუთ намайг бүр ингээд бичтэл баг бичиж байхад хүртэл өөрт нь ингээд дуртай байна гэж мдээгүй гэдэг байхгүй. Тий. Тэгээд ингээд бүр юу яагаад баг илэрхийлж иж мэд чинь. Тэгэхээр би яг тиймэрхүү юм бас гайгүй нуучт юм шиг байна. Айл болох нэг ингээл бүр ингээд өөдөөс нь ингээл дайраал ингээл чи ийм хөрхөн ийм болохоор би чамд гэдгүү юм шиг байна. Тэгэхээр тэр хүн мдээгүй ш тэгэхээр. Тэгэхээр чин би тэрний ард айгүй бол юм хийж байгаа байхгүй. Эхлээд хүний нөөцөөсөө юуг нь авчиж чаана, дугаарыг нь авчиж чаана. Тэгээд мэйлийг мэдчихэж чаана. Гэхдээ би дугаарлал нь ингээд бичгээр жоохон фрик аут болчих болов гэж бодсон байхгүй. Яг л өөрөөс нь дугаарыг аваагүй юм байж бичингуут чинь хулгайчнах шиг болчихсон тийм. Тэгэл би яаж яг органикаар ингээд нэг олоод бичхүү гэж бодоод фейсийг хайгаал фейс нь олдохгүй. Тэгэл би бүр нилээ хайсан. 3-7 хоног хайгаад тэгсэн чи одоо нэрийг хэлэхэр болохгүй. Гэтэ нэг амар тэнэг нэртэй фейс нь. Тэгээд тэрийг олоод тэгэнгуутаа тэргээр нь би хай гэжсэн бохгүй. Тэгээд яг хариу бичээл хай гэж хичээл. Тэгэл бит хоёр ерөнхийдөө маслал явсан л та. Тэгэхээр би бол нэг pretend хийдэг үйл юм байна. Гэтэ pretend хийхгүй гэдэг нь үйл хийхгүй гэсэн үг шүү. Зүгээр яг байгаагаараа аль болох болгочих гээд ингээ тэр хаваар нь явах, ингэх дундын ямар юм байна. Аль болох тэрэн цаг алдахгүй оролцох тий. Ийм байдлаар л явд юм. Тэгээ таарчих юм бол ингээ арай нэг кул байчих галч гэдэг юм тий. Өглөө гарахтаа таарч магадгүй гэд гайг уцлаа гаргачих гэдэг юм уу. Тиймэрхүү л үйлдэлүүд хийдэг гэсэн. Тэрнээс бүр яг 100% нэг өөр юм уу, дургүй юм бол хийж байгаа. Тэгс одоо тий найзалж явахдаа уулзснаа дэйт гэж хэлэхээр хэцүү. Тэгээ тэрний дундаас чинь ингээд яасан гэхээр тэгэл зүгээр хаягчсан юмнууд бол марцсан юм байгаа. Тэгэл тэр чинь нэг нь ингээл юу гэдгийг те 10 жилд нэг охинтой өргөжчихсэн чинь за манайх ингээ гэр бүлэрээ Шанхай явлаа нүүлээ гэл. Тэгэл тэгэхэр чинь би бас жоохон тийм үү гэлтгсэн. Тэгээ яах вэ гэлтгсэн чинь хэлэхгүй. Тэгэл чи яа гэж бодож байгаа юм бэ гэлтгсэн чинь. Тэгэл одоо бараг салтын муухай юм ярил. Тэгэхэр нь тэгэл би чинь за тэгвэл салъя даа гэлтгсэн чи юу гэдэг явахгүй 10 жил болчихдаг ч гэдэг юм уу те. Тэгэл найз штэ 10 жилийнх юм чинь. Тэгэл эн чинь ингээл төгслөө 10 жилээ төгслөө их сургуульд орцголоо Монгол байгаал. Тэгэл найзлаа л явуулгахгүй бид нар бөөнөрөө.
Гэх мэтчлэн тэгэл тархитуулсан байдаг ч юм уу. Төгслөө ингээл хаяа хэлээд явдггүй баг. Тийм ингээл нэг иймэрхүү фейлүүд бол зөндөөд зарим нь ярихаар хичээд ах юм аа. За сая ингээд ерөнхийдөө их series Soul Meet гэж ярьлаа штэ. Тэгээ түрүү ингээд одоо ингээд боловсрал гэдэг сэдв рүү орох гэж байгаа байхгүй юу? Боловсрал манайха. За тэгэхээр сайн ингээд нэг ижилхэн хоёр талын гэр бүл нүг боловсролыг чухалчилдаг ийм ижил тал байсан болохоор бит хоёр илүү ингэж амар SMS ингээд таярсан штэ. Тэнгүүд ерөнхийдөө ингээд өндөр боловсралтай ийм хоёр хүн нийлсэн байгаа нь ер нь relationship ингээд шийдвэр гаргах явцад ер нь хэр нөлөөлдөг. Одоо жишээлбэл эмэгтэй хүн чи эрэгтэй өнөр ингээд лид хийлүүлэхээр дуртай штэ. Тэнгүүд эсвэл ингээд эмэгтэй нэг өөрөө лид хийх дуртай, эрэгтэй ч гэсэн лид хийх дуртай нэг хоёр хүн байлаа гэж бодоход хоёулаа ингээд high education те. Тэнгүүтээ ингээ би бинийхаа дээр гарах гад ингээд маргаан зөрчилдөө үүсдэг ч юм уу нэг иймэрхүү асуудал дээр тавина гэж боддог. Хоёр хүн хоёр ижилхэн ийм боловсролын төвшөнтэй байлаа гэхэд энэ нь хэр нөлөөлөх вэ? Шийдвэр гаргалт нь. Ямар шийдвэр гаргалт гэж болно? Эсвэл ингээд лид хийх тал дээр ч юм уу? Тэгвэл надад ингэ сан жоон шудраг усж магадгүй. Гэхдээ л зөв ихэнх кейс дээр бол бараг тэгж таарах гэдэг. Одоо жишээ нь эмэгтэй хүн лид хийх жоохон дуртай гэж байгаа нь магадгүй байглаас ээж магадгүй тий. Тэгэн гут ч одоо нэг юм соронзоор ярих юм бол ингээд таталцлын хүч нэг 60% нь эрэгтэй руугаа 40% нь эмэгтэй талтаач гэдэг юм уу. Энэ нэг юм зөв баланс юм шиг санагдав. Ямар ч эрэгтэй нь жоохон доминант. Тэглээгээ тэр хүнийг аз жаргалгүй байх юм гэсэн үг биш шүү дээ тий. Тэгэн гут чи ер нь тэгхгүйгээр ингээд 50-50 байхаар бас зарим тохиолдолд ингээд нэг хоёр альфа ч юм шиг тий өөрөө шийдвэр гаргаа авчих гад идэм бай. Нэг юм зорж чаддгүй. Тэгэн гут бас хит их нөгөө 80-90% руугаа ороод ирэхээр нэг тал нь өөрөө хайр мэдрэхгүй байгаа юм шиг юм руу очиод тэр чинь ингээд хоримтлагцсаар аваад нөгөө гомдлуулж үүснэ гомдоод байна юунд гомдоод байгаа мэдхгүй хоримтлагтаад нэг цаанаа нэг юм дутуу мэдрэмжтэй бод байна. Ер нь аль нэг тал руу болчихоор л хин нэг л хайрлал нөгөөх нь ч гэсэн нөгөө хайрын дахгүй ингээл нэг юм болдог шүү дээ тий. Яг тийм кейсүүд яг нөгөө яг л үүсдэг шүү дээ. Ингээд нэг нь илүү их дурлал. Доорыг тэнгисийн ирэх дээр харагдаж байна шүү дээ тий. Тэр нөгөө дууч охин хин намон хинд ингээл чинзоод ингээл дурлахад тэр чинь өөрөө намон бас тодорхой хэмжээ нөгөө заагаа барьж чадаагүй нэг юм гарч явах харилцааны одоо туршлага дутсан юм уу яасан тий. Хитрхийн нөгөө эргэтэд бүх юм нь өгцөн. Тэгэнгუთ эрэгтэй хүн яг үндэ унтарчиж байгаа байхгүй. Ингээ хангалттай ингэсэн гэд буцаагаад хайр өгөх юм байхгүй болчоор мэдээж энэ хүн чи эхэлж өгч байгаад буцаагаад юм авахгүй болохоор ч тодорхой хэмжээний гомдол үүснэ ингэн тэгэл тэр нь салах руу голоо авчиж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн яаж царайлаг юу хийж болно тэг нөгөө бие авч явж байгаа байдал харж байгаа юу чинь чухал гэдэг байгаа чи энэ дэр хүртэл харагдаж байгаа байхгүй. Баланс барьж чаддаг байх хэвээр. Ингээд хоёр талаас олс татаал байгаа шүү дээ. Тэгэхэд яг бүр татаад наашаага оруулчих болохгүй, цаашаа бүтэн өгчлөхгүй яг л дундаа барайл явж явах эсвэл нэг 60-40-өөр барайл явж чаддаг л байх хэвээр байхгүй. Нэг тим юутай. Тэг асуулт нь юу вэ? Итали дээр боловсрсан байх тусмаа л зөв штэ. Гэтэ хин нэг нь илүү нөгөө хаягдсан нөгөөхөөсөө тасарсан байвал мэдээж юм харах үнцэг нь ойлголцохгүй. Тэгээ юунд ач холбогдол өгж байгаанууд нь зөрүүлэх л шүү дээ. Тэгээд тэгэхэр ч нөө би бол амар тийм супер сурдаг мурдаг бол байгаагүй дундаж л байсан. Ер нь тэгэхээр нөгөө миний хэлээд байгаа боловсрал чинь бас яг онд сурах, нарийн мэдлэгтэй байхыг хэлээд байгаа биш байхгүй. Зүгээр олон төрлийн юм боловсролын дунд чинь зөндөө юм хүн скил орж авч байгаа шүү дээ. Янз бүрийн юм чанагдаад яг тийм юм өөр яг боловсрал чи одоо 100 жилийн өмнө л өөр юм байсан биз бичиг үсэг байсан байж болно. Тэгсэн чинь одоо ингээд нөгөө юмтай дийл хийж, анализ хийж сурдаг чадвар мадрууд гэдэг ингээл юмыг хийж чадахгүй нь гэхдээ чадахгүй юмтайгаа яаж дийл хийдэг байх уу гэдэг ийм эргцүүлэх сэтгэлгээ мэтгэлгээ тий ийм юмнуудыг хүн боловсролын дундаас олж аваад байгаа тий мэдгүй юмдаа яаж реакцлах уу гэл ингээл тэр чинь нөгөө боловсрал бас давхар яваад байгаа. Тэгэхээр тиймэрхүү юмнуудыг л бас хэлээд юм л та. Тэгээ манай эхнэрийн хувьд бол жоохон уусаал ер нь жоохон гавал яг ийм оюун ухааны мати юу яг бүр намайг бодвол тэрэн дээр илүү ингээд ээж аав нь зодод явуулсан тий бүр ингээд. Тэгэхээр яг тийм академик юм яриул надаас илүү maaгүй ер нь юугаар явах. Гэхдээ бид хоёрын одоо шийдвэр гаргалт юм уу би жишээ нь ямар нэгэн бизнесийн санаа янз бүрийн юмаа ингээд ярихад нөгөө адилхан юм боловсралтай ч гэх юм уу нэг юм тодорхой юм ойлгодог хүн болчингууд би ингээд ярангууд л ойлгоч. Тэгээд хамгийн кайфтай зөрүүлээд ингээд зөвлөж байгаа байхгүй тий тэр хүн ингээд түүл ингүүл яасан түүл яасан. А энийг би яагаад үнцэнтэй гэж харж ийн гэхээр би хин нэгэнтэй юм ярихад миний ярьж байгаа юмыг ойлгохгүй байх үе зөндөө харж байгаа байхгүй.
Тэгэхээр чи тодорхой хэмжээнд бүрэн ойлгохгүй байгаа хүн чи яах вэ гэхээр юун зөвлөгөө өгөх те юу яах зүгээр сонсоод өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгэнгუთ чи яг тэр чин ойлгоод ийм юмд хүрэх гээд байгаа юм байна гэд тэгээ нюансыг мэдээд түүл ингүүл яасан, имгүүл яасан гэд зөвлөгөө нь бүр үнцэнтэй байгаад хар чи нөгөө баг хайрыг чинь бас нэг тодорхой хэмжээнд бүрдэл болчиход байгаа байхгүй. Яг ингээл энэ ч хэрэгтэй байна. Би хаяа ингээд тулгымцсан үедээ энэ үнтэй ярихад ямар ч зүйл хөнгөрдөг ч юм уу, зөвлөгөө авчдаг ч юм уу, яадаг ч юм уу ийм аваад байгаа. Тэгэхээр боловсрал бол зүгээр чухал ах. Зүгээр тэрийг онц сурсан юу гэхээс илүү яг нөө боловсрсан мат юу муу гэдэг биш. Юмд ханддаг хандлага, төвчээртэй байдал янз бүр юм байна шүү дээ. Би бол зүгээр тэгжил тодорхойлоод яаж чад нэг бүр амар тасархаа онц сураагүй болохоор тэгж тодорхойлоод байгаа юм уу те. За тэгээ ер нь бол боловсралтай хүн л ер нь бол айгүй дээгүр явдаг нийгэмд амьдарч шүү дээ одоо. Тэгээ угаасаа ингээ хоёр талаасаа хоёулаа боловсралтай хүн яач л угаасаа эхний хэсэн хэдэн сарда мэдгүй би сайн тийм харилцаанд орж зүгээр мэдгүй байна хараа тийм өнөө нэг юу юм бэ? Та нар амар сериосны зочи оруулж ирээд бүр сэдвийг бүр солиотой өндрүүлээд яваад байгаа байл. Гүг зүгээр. Угаасаа тэгээд боловсрал гэхээс илүү нэг академик төвшний мэдлэг гэхээс илүү нэг практиктэй амьдралын ухаан та хүмүүс ер нь бол миний харж байгаа айгу сайн амьдраад байгаад яваад байгаа байхгүй. Тэнгүүд ер нь бол хоёр талаасаа яг ярилцж байгаад хоёулаа академик төвшний мэдлэгтэй амьдралын ухаан сайтай байсан гэж ярьж байгаа л хин энэ тал дээр илүү сайн чи ялыг хариуж байгаа ингээ хоёулаа харилцан зөвшөлтсөд нөө нэг хийвэл ер нь дээр авах гэж бодож байна. Тэгэхээр сая гараа гэлдгээр хоёр альфаг хин баг эрэхтэй хин баг ингээ данд явах гэдэг ухааны болох гэдэг шүү дээ. Тэр нь бол тэгэл би нэг сайн ойлголцол ярилцал гэсэн дээр ах л гэж бодож байна. Яг логикор боддог хүмүүс ч юм буух юм дээр буух байхгүй. Тийм жишээ нь одоо бит хоёр ингээд тустай зоригтой байх юм бол одоо бас яг урт хугацаанд хамт амьдрын гэдэг чинь аягүй хэцүү байхгүй. Жишээ нь би заа нэг одоо бизнес мэргэжил юм аа ингээд хөгжүүлээ явъя гэхэд минь надад бас хувийн амьдрал байгаа шүү дээ. Тэгвэл тэр артлыг бас яаж байгаа авч явах уу? Тэгстэй тэр хүн мэдээж тэр тодорхой хэмжээнд ингээд хүүхдээ өсөх процесс үргэлжлэн. Гэтэ тэр хүн бас үргэлжлүүлэх нэг юм хиймээр байгаа тийм. Энд чинь тэрийг би бас хүлээн зөвшөөрөх юм. Гэхдээ бидний одоо аз жаргалтай амьдрах гэдэг нь голын зорилго тий. Тэр нь одоо яаж томьёологдчих болно тий. Сайн хүүхдүүдтэйгээ тэдний successful амьдрах тэгээд юммаар одоо нэг аз жаргалтай нэг хүсэж байгаа төвшөнд амьдрах ч гэдэг юм уу тий. Энэ нэг байх юм бол одоо нэгэн төртэй гэртэй байх уу яах уу гэдэг чинь яг сэтгэл зүгээрээ ингээд логикоор шийдэх асуудал болчихж байгаа. Тэггүйгээр ингээд хоёулынхын зорилго нь бол сайхан амьдрах байгаа. Тэгснээ хушаал өөр хоёр замаар тойрч очих гэдэг үйл тэр чинь болох болчих واخ. Тэгэхээр яг юм за одоо боловсралтай гэх нь юу юм те ийм логик сэтгэлгээ EQ өндөртэй гайг хүмүүс бол ингээл жишээ нь энийг яг сэтгэл зүгээ дараал те эгогоо дараад за нэрээ энэ зөвдөө би нэг хэсэг ингэ чи тэгч би үүдэ буул тэгэл явдаг л байх хэрэгтэй болчихдог واخ. Тэгээс одоо нэг нэртэй байлаа гээд аим доош орж байгаа биш үү шинж хүний амьдрал юм чинь ядчаад нэмэгтэн үний ч нөө яг байгалаас өгн би физиологи юм чи яах юм тэг төржил таарна хүүхдээ харжил таарна хэсэг брейк авчил таарна. Тэгэл энэ мэн дээр хүртэл ингээл би үүдэ болтуудаа хийгээл тэр үед нь эргэтэй нас ойлгох хэрэгтэй бол. Би нэг амар мундаг ойлгоод байдгүй л дээ. Гэтэ тийм тэгэл айл болох тэр мэрийг бас ойлгох те тэр хөдөлмөрийг ойлгож чаддаг байх мах. Ёстойг нь мэдээд шүү дээ. Ядаж ёстойг нь мэдээд байгаа байхгүй. Ёстойг нь мэдээд байгаа. Амьдрал гэхэл хүмүүс ямар хэцүү болсон. Гэтэ яг манай хоёр гара болоос хоёртой голыг санал нийлэн яг анхандаа ингээл амар өсвөр насны нэг амар юм ингэ савсгандаг үедээ өстөн дэр өө өстө индипендент байна нэтэр мэрэг нөгөө үгийнхаа утгыг ирсэн ойлгохгүй тий. Тэгээ одоо ингэ жоохон бодоод арай ингэ нөгөө нэг амьдралд өөрөө ингэ хүл дүрээд тэгээ хүн амьтантай танилцаад ингэ юм үзээд ирэхин цагт юу нэг одоо яг л нэг эцэл нэг 60 40 байх нь бол яг борлоо. Тилээгээд одоо нөгөө нэг 40% нь байлгаж байгаа нэрхтэй л гэхэд тэр нөгөө 60% байлж байгаа эмхтэйгээс ч ухаан муутай ч юм уу те эсвэл боловсрал мэдлэг мод ерөөс биш байхгүй зүгээр нөгөө хүмүүс хэлдэг чинь ингээд өнөөдөр би энийг хийж чаддаг байсан ч би зүгээр чамаар хийлгүүлэх их сонголтыг чамд өгж байгаа учраас чи миний хувьд онцгой хүн гэдэг тийм явагддаг хүмүүсийн дунд яриа яг тэрэн шиг л яг би хийж чадна. Гэтэ надаас илүү одоо миний одоо найз залуу ч юм нөхөр илүү хийж чадах байхаа гэдэг ингээд технэр ч юм уу те энийг ингээ өгчөж байгаа байхгүй. Тэмүүдэд нөгөө нэг нэг ярилцлагын хэсэг нөгөө фэйсбүүкээр тасгдсан байхаар нэр чажсан байхгүй. Нөгөө Барак Обамагийн технэр чинь Мишель Обама хэлжсэн байхгүй ингээд харилцаа өргөж 50-50 байхгүй. Үргэлж нэг талтад
тийм ингээд тэнцвэртэй байдаггүй. Заримдаа ингээд 20 80 10 90 ингээд байж лээдэг. Тэрийг ингээд ойлгохгүй хүмүүс заавалч ингээд 50-тай байх гал 50 51 49 дээр болчих юм бол ингээд хүчгэлээдэг гэдэг. Тэрэн дээр бол их санал нийлдэг. Тэгээд нөгөө хитрхийн ингээд жоохон улиг болцсон гэсэндээ нэг эмхтэй нэг ухаан зартал хэлцүү байхгүй байхад тэгээд юм болно. Нэг ухаан зармаар яг зарахтай тул зарчин. Гэтэ ихтэй ингээд ухаан зарахгүй ингээл ер нь ингээл хүн амьд жоохон ингээд лид хэлгүүлээл за чи ингээд хэсэгтэй гэж ягаал те. Тэр хоорондоо өөрөө жоохон брейк аваад юу хиймээр байгаагаа ойлгоол те. Эсвэл би ингээд яг төхрөн маань ч юм уу найз залуу маань ингээд гадуур ажиллаа өслөө явж байгаа. Би ар гэрээ ингээ сайхан болгож явах хэрэгтэй мөн гэд. Тэгээ бас өчтөрхөн би нунаатай ярьчихсан аахгүй ингээд гэрт нэг хоёр талд ингээ эцэг ингээд ажиллаа хөгөө ингээ явчихаар гэрт хүүхдүүд нэг жоохон гэрийн энерги нэг байхгүй ч юм санаадаг ярьжсэн аахгүй. Тэгэл манай ээж чинь ингээ гэртээ биднийг хараад байгууд хідээ ингээл гадуур найзуудтайгаа тоглоод тэмээ санагдсан ч гэрт ээж гэдэг хүн байгаа болохоор яа ч юм бэ гэрлөө амин нэг юм яартай сэтгэлгүйтэй тэгээд тэр нэг гэр бүлийн уур амьсгал те ингээл очиод ингэндээ тэгнэг бодол байдаг болохоор би бас тэрэн дээр одоо нэг арай тэр тал руугаа миний бодол өөрчлөгдсөн гэх юм уу. Тийм учраас ингээд аль болох ингээд ер нь бол тэгэл 40% байсан ч надад нэг гимгүү. Тийм учраас миний бол үзлэлтлэг юм байна. Тэгээд ер нь бол манай подкаст ингээд өндөрлж байна. Тэгээд өнөөдөр подкастн дээр ер нь их хөвчлэн тийм философик юмнууд бид нэр ярьсан. Гэтэ манайха хитрхи хүн дээр хүлээж аваад доор стресстэй байдаг шүү те. Хөнгөн подкастны ихэнд хэлсэн шиг хөнгөл байцгаа хэллээ. Хотлаагаар оруулчваа. Тэгэж Тэгсэн сонгол Монголд үзэж байгаа. тийш манай Гоцлаа гэгээлэг юм яриад гоцоод байгаа. Хүмүүс тэгтэйд байхгүй. Яг энэ удаагийн дугаар дээр жоохон бид нар философик юм яриад эхэлсэн болоо дараагийн дугаар дээр хитрхи ухаантай болохоор ингээд дандаа л философи орчод байна. Эсвэл хитрхи ухаантай хэцүү юм байна нэрээ. За тэгээд энэ удаагийн дугаарт панда байла. Сатан байла. Гарфилд байла. Нүн байла. Грэни байла. Баяртай. Баяртай. Bye.